Би Тэнгэр газрыг бүтээгч Төгс хүчит Бурханы эцэст итгэдэг. Ариун сүнсээр олдож Авган майраас мэндэлсэн. Понти Пилатын дор зовж явсан. цовдлогдсон нас болж оршуулгадаад үхэгсдийн орон руу яваад 3 дахь өдрөө үхлээс дахин амьдсан. тэгээд мөнхийн улс руу одож төгсгчд Бурхан эцгийнхээ баруун моторт задарсан. Тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. ариун нэгдмэл чуулган, ариун хүмүүсийн нөхөрлөл, гмийн уучлал, биеийн дахин амьдрал болон мөнхийн амьдралд итгэдэг. Амен. Энэ цуврал хичээлээрээ элч нарын тунхаг нь анхандаа Христ итгэгчид баптизм хүртэхдээ итгэлээ тунхаглан уншдаг байсан итгэлийн хураангуй байсан хэмээн үздэн шүү дээ. Яг энэ талаас нь харуул тэдний хувьд итгэлээ тунхаглахын хамгийн сэтгэл доглуулсан хэсэг нь аврагдсан гэдгийг нь илэрхийлж буй тунхагийн тунхаглалууд байсан нь тодорхой харагддаг. Бидний хувьд ч бас тийм биш гэж юу? Бид агуу эцэг бурхан, хөв бурхан, ариун сүнс бурханд хайртай. Мөн бид түүний байгуулсан чуулганыг эрхэмлэн хайрладаг. Гэхдээ бидний хамгийн том баяр хөөр бол аврал биднийх гэдэг сайн мэдээ юм шүү дээ. Бурхан бидэнд хайртай. Тэр бидний гэм нүглийг уучлсан. Тэрээр одоо ба ирээдүйд манч зориулан бидэнд онцгой төлөвлөгөө бэлдсэн гэдгийг мэдээд бид баярлан хөөрдөг. Энэ бол элч нарын тунхаг цуврал хичээлийн маань аврал гэдэг сэдвтэ 6 дугаар хичээл юм. Энэ хичээлээрээ бид элч нарын тунхагдах уучлал болон мөнх амийн тухай, сайн мэдээнд итгэдэг итгэлээ хүлээн зөвшөөрдөг тунхаглалуудын тухай үзэх болно. Бичвэрт аврал гэдэг үгийг олон янзаар ашигласан байдаг нь Христийн доторх бидний авралч мөн олон талтайг харуулдаг. Орчин цагийн Христ итгэгчид аврал гэдэг үгийг ашиглахдаа Христ өөрийн үхлээр зольж авсан ёроолуудыг хүлээн авах тухай боддог. Энэ нь сүнсээрээ дахин төрж Бурхантай эвлэрэхээс эхлэн ариуслын үйл явцаар үргэлжиж шин тэнгэр ба газар дахь алдаршууллаар оргил зэгтээ хүрэх тухай байдаг. Элч нарын тунхагт авралын энэ талыг ийхүү хэлсэн байдаг. Би гмийн уучлал, биеийн дахин амьдлал, мөнхийн амьдрал итгэдэг. Уучлал, амьдлал болон мөнхийн амьд гэсэн 3 гол санаагаар авралын талаарх Библийн тайлбар дуусахгүй. Гэхдээ энэ 3 бол итгэгч бүрийг аврахдаа Бурхан чухам юу хийдэг үйлсийг тунхагладаг элч нарын тунхагдах үндсэн тунхаглалууд юм. Бид элч нарын тунхагдах авралын тухай ярихдаа бид эдгээрийг тус бүрд нь авч үзэх болно. Нэгдүгээрт бид гэм нүглийн уучлалын тухай ярилцсан. Хоёрдугаарт бид биеийн амьдлалын тухай үзнэ. Харин гуравдугаарт бид мөнхийн амьдралын мөн чанарын тухай үзэх болно. Ингээд бидний сайн мэдэх сэдэв болох гэм нүглийн уучлалын тухай эхлээд харцгаая. Элч нарын тунхагт уучлал гэж чухам ямар утгаар хэлсэн бэ гэдгийг ойлгохын тулд бид үүнтэй холбоотой 3 асуудлыг хөндөх болно. Нэгдүгээрт уучлалыг зайлшгүй хэрэгтэй болгодог гэм нүглийн асуудал. Хоёрдугаарт уучлалыг боломжтой болгодог тэнгэрлэг нэгүсэл. Харин гуравдугаарт уучлагдахын тулд бидний хийх ёстой үүрэг хариуцлагын тухай тус авч үзнэ. Ингээд эхлээд гэм нүглийн асуудлын талаар ярилцъя. Библиэд итгэдэг Христ итгэгчид нь Есүс бидний гэм нүглээс болж үүссэн асуудлыг шийдэхин тулд үхсэн гэдгийг мэднэ. Гэм нүгэл биднийг Бурхны өрөөлөөс салгаж түүний хараалдоор оруулдаг. Бид энэ асуудлаас өөрсдийн хүчээр гарах ямар ч арга зам байхгүй. Гэм нүглийн асуудал гэдгээр илэрхийлж байгаа гол санаа бол гэм нүгэл биднийг ялалдаг явдал юм. Тиймээс Христгүйгээр гэм нүглийн хүлээс ба үр дагавраас бид өөрсдийгөө аврах ямар ч боломжгүй. Гэм нүглийн асуудлын тухай Библиэд юу гэж заадгийг бид 3 хэсэгт хувааж үзнэ. Нэгдүгээрт бид гэм нүглийн талаарх Библийн тодорхойлолтыг үзнэ. Хоёрдугаарт бид хүн төрлөختний гэм нүглийн гарал үүслийн тухай ярилцсан. Харин гуравдугаарт бид гэм нүглийн үр дагаврын тухай судлах болно. Ингээд гэм нүглийн тодорхойлолтыг эхлээд харцгаая. Библиэд гэм нүглийг янз бүрээр бичсэн байдаг. Энд гэм нүгэлтэй байдлыг ёс бус байдал, тэрслэл, алдаа зөрчил, гэм буруу, ёрын муу, буруу сонголт гэх мэт олон янзын үгээр дүрсэлсэн байдаг.
Гэхдээ үг бүр нь гим нүглийг ойлгоход бидэнд тусалдаг. Гэхдээ Библиэд гим нүглийг онлын хувьд өөрийн өнцгөөс тайлбарлахдаа нэг үгэнд бусдаас нь илүү ач холбогдол өгсөн байдаг. Энэ бол ёс бус байдал юм. Библийн үгсийн санд гим нүгэл гэдэг нь үндсэндээ Бурхны хуулийг зөрчих явдлыг хэлдэг. 1-р Иохан 3-ын 4-р ишлэлд Иохан энэ тухай хэлсэн байдаг. Энд нүгэл үлддэг хүн бүр ёс бусыг үлддэг. Нүгэл бол ёс бус юм гэжээ. Мөн Ром 7-9-оос 25 болон 1-р Коринт 15-ын 56 зэрэг ишлэлүүдэд ч гим нүглийг ёс бус гэдгийг онцолсон байдаг. Гим нүглийн тухай энэ үндсэн ойлголт нь Христ итгэлийн олон өөр уламжлалт теологид тусгалаа олсон байдаг. Жишээ болгон Вестминстрийн богино асуулт хариултын 14-р асуулт хариултыг сонсоцгоё. Асуулт: гим нүгэл гэж юу вэ? Хариулт нь: гим нүгэл гэдэг нь Бурхны хуульд нийцэх хүсэлгүй байх эсвэл зөрчих явдал юм гэжээ. Энд Бурхны хуулийг зөрчих ерөнхий хоёр арга замыг тодорхойлсныг анзаарав уу? Энэ нь хуулиар хийх хэрэгтэй зүйлээ хийхгүй байх, мөн хуулийг зөрчих гэсэн хоёр зүйл байна. Нэг талаар хуулиар хийх гэсэн зүйлийг хийхгүй байх нь Библийн тушаалуудыг биелүүлэхгүй байгаа хэрэг юм. Үүнийг ихэвчлэн эс үлдэх гим нүгэл гэдэг. Учир нь энэ нь бид хийх ёстой зүйлээ хийхээс сааргалж үл хайхардаг гэсэн үг юм. Нөгөө талаар хуулийг зөрчих гэдэг нь бичвэрийн хоригдсон зүйлсийг үлдэхийг хэлдэг. Ийхүү хууль зөрчихийг үлдэх гим нүгэл гэдэг. Учир нь бид бодол, мэдрэмж, үйлдэлээр санаатайгаар Библиэд хоригдсон зүйлсийг хийж нүгэл үлддэг гэсэн үг. Тэгэхээр Бурхны хууль нь гим нүглийг тодорхойлдог хэм хэмжээ болдог юм бол энэ нь санаандгүй эсвэл тохиолдлоор бий болсон зүйл биш гэдгийг онцлох нь зүйтэй. Харин эсвэргээрээ хууль нь Бурхны төгс чанарын тусгал байдаг. Ром 7-гийн 12 дээр Паул хуулийг юу гэж тайлбарсныг сонсгоё. Энд угтаа хууль бол ариун, бас тушаалч ариун, зөв бөгөөд сайн юм гэжээ. Энэ ишлэлд Паулын хэлснээр Бурхны тушаалууд яг Бурхантай адил үргэлж ариун, зөв бас сайн байдаг гэжээ. Бурхны тушаалууд түүний мөн чанартай нийцэж байдаг байх нь. Хэрэв бид Бурхныг хайрладаг бол тушаалуудыг нь ч дагдаг гэж Библиэд хэлсэн нь ч ийм учиртай. Бид Бурханд хайртай бол Бурхны хууль зэрэг түүний тусгал болсон бүхнийг хайрлах болно. Дид хууль 5:10 болон 6-гийн 5-аас 6, Матай 22-ийн 37-оос 40, Иохан 14-ийн 15-аас 24 зэрэг өөр олон ишлэлээс бид энэ тухай харж болно. 1-р Иохан 5-ийн 3-р ишлэлд Иохан юу гэж хэлснийг сонсоцгоё. Тэрээр энд түүний тушаалуудыг сахих нь Бурхныг хайрлах явдал юм гэжээ. Бурхныг хайрладаг гэдгээ бид тушаалуудыг нь сахиснараа нодолдог. Тиймээс бид хуулийг нь зөрчвөл Бурхныг хайрлахгүй байна гэсэн үг. Тэгвэл бид гим нүгэл хийж байгаа хэрэг мөн. Библиэд Бурхныг хайрлах, Бурхныг дуулууртаа дагах хоёр хоорондоо маш уялдаа холбоотой байдаг. Ганцхан Бурхныг хайрлах нь Бурхныг хайрл гэсэн тушаалыг биелүүлж буй хэрэг биш гэдгийг бид юуны өмнө ойлгох хэрэгтэй. Чи надад хайртай бол гэж Библиэд хэлэхэд, эсвэл чи надад хайртай бол тушаалуудыг минь сахих гэж Христ бидэнд хэлэхэд, энэ нь өмнө нь төсөөлж байгаагүй үүрэг хариуцлага төвтэй хүнд хүчээр ажил мэт бидэнд санагдаж болох юм. Гэхдээ үнэхээр хайртай бол Бурхан дотор баярлан бахатсан, мөн сайн дураар өөрийгөө зориулах сэтгэл байгаа бол үүний үнэн бодит илэрхийлэл нь бүрэн дүүрэн дуулууртай байх хүсэл тэмүүлэл юм. Яагаад гэвэл энэ нь таны хайрладаг, баясан бахатдаг, тэрхүү Бурхандаа таалагдах гэсэн хүсэлттэй нь суурилсан байдаг. Энэ нь Бурхны зам нь түүний зан чанар шиг найдвартай бөгөөд таны сайн сайхны төлөө гэсэн итгэлд үндэслэдэг. Бид Бурхныг хайрлахдаа бүтэлгүйтэл түүний эсрэг тэрсэлж хуулийг нь зөрчиж, ёр мууг үйлдэн бурууг сонгож, ариун зөвд хийгээд сайн чанарыг нь гутаан гим нүгэл үйлддэг. Харин бид Бурхныг гэсэн хайраараа хөтлөгдвөл түүний хүсэл ба тушаалуудыг өөрсдийнхөөсөө дээгүүр тавьж чадна. Үр дүнд нь бид гим нүгэл үйлдэхээс мөн түүний аимшигт үр дагавраас зайлсхийж чадна. Гим нүгэл бол Бурхны хуулийг зөрчих явдал юм гэдгийг үзсэн тул одоо хүн төрлөختний гим нүглийн гарал үүслийн тухай судалцгаая. Эхлэл номын 3 дугаар бүлэгт болдог үйл явдлуудыг бид бараг бүгдээрээ мэднэ шүү дээ.
Бидний анхны эцэг эх болох Адам Ева хоёр сайн мог мэдүүлэгч хориотой модны жимсийг эдснээс болж Бурхны эсрэг тэрсэлсэн. Энэ үйлдэлийг Библиэд ганц хүний явдал гэж үзээгүй. Үүнээс болж хүн төрлөختөнд тэр чигээрээ гим нүгэлтэй болж завхарсан. Теологчид энэ үйл явдлыг хүн төрлөختний уналт эсвэл зүгээр л уналт гэж нэрлэдэг. Эхлэл 1-ийн 26-аас 31-р ишлэлд Бурхан хүн төрлөختнийг анх бүтээх үед хүмүүс маш сайн бүтээл байсан тухай өгүүлдэг. Энд буй сайн гэдэг нь бид яг л Бурхан биднийг ямар байгаасаа гэж хүсэж байсан шиг байсан гэсэн үг. Бидний анхны өвгдөөдөөс ёс суртахууны хувьд цэвэр тунгалаг Бурханы дүр төрх байсан ба Бурханы бүтээсэн дэлхийг захиран Бурханд үйлчлэхэд төгс тохирсон байв. Ром 5:12 дээр Паулийн тодорхойлсноор гим нүгэл уналтаас өмнө хүн төрлөختний дунд байгаагүй гэжээ. Хүн огт гимгүй, гим давтаагүй, гимээс болж завхраагүй, гим бидний дотор үгүй байсан. Гэвч октоос гим нүгэл хийгээгүй байх үедээ ч хүн гим нүгэл хийх боломжтой байсан. Бурхан Адам Ева хоёрыг бүтээгээд Эден цэцэрлэгт амьдруулж олон зүйлийг тэдэнд илчлэн ойлгуулж байсан. Харин Бурхандаа үйлчлэх хүсэлтэй эсхийг нь шалгахын тулд нэг л тушаалыг бүхний дөрөнд тэдэнд өгсөн. Эхлэл 2:16-аас 17 дугаар ишлэлд Бурхан Адам Ева хоёрт сайн мог мэдүүлэгч модоос бусад ямар ч модны жимснээс идэхийг зөвшөөрсөн. Энэ хуулийг зөрчих боломж нь Адам Ева хоёрт гим нүгэл үйлдэх боломж байсныг харуулдаг. Харамсалтай нь Эхлэл 3:1-6 дугаар ишлэлээс бид могоо Еваг мэхэлж хориотой жимснээс идүүлснийг олж мэддэг. Дараа нь Ева тэр жимсийг Адамд өгч Адамч бас идсэн. Адам Ева хоёр Бурхны зөвхт хуулийг зөрчиж санаатаагаар гимнүгэл үлдсэн. Илчлэл 12:9-д могоо нь үнэндээ сатан байсныг тодорхой хэлсэн байдаг. Мөн 1-р Тимот 2:14-р ишлэлд Еваг мэхлэгдсэн гэдгийг ч тодорхой өгүүлдэг. Гэхдээ сатаны сорилт Евагийн мунхаглалын аль нь ч тэдний гимнүглийг цагаатгаж чадаагүй юм. Адам, Ева хоёр сайнны оронд хорон мөг сонгосон буруутай. Эдгээр үйл явдлуудаас бид нүгэл нь үндсэндээ Бурхны хууль, түүний илчлэгдсэн хүслийг зөрчих явдал гэдгийг дахин нэг удаа харлаа. Бурхны илчилсэн хуулиас өөрөөр бид бодох, ярих, үйлдэх бүрдээ сайнны оронд хорон мөг сонгодог. Мөн хэдий мэхлэгдэж, хуурдагдсанаас болж гим нүгэл үйлдсэн байсан ч Бурхан бидний хийсэн зүйлд хариуцлага тооцгол болно. Тиймээс л Бурхны үгийг бид зүрхэндээ хадгалах нь чухал байдаг. Иймээс бид үүнийг зөвхөн мэдээ зогсохгүй, хайрлаж чадах юм. Бурхны хуулийг мэдснээр гим нүглийг таньж мэхлэгдэхгүй байж чадна. Бурхны хуулийг хайрлах үед Бурханд дуулууртай байх сонголтыг хийхэд амар болдог. Ингээд гим нүглийн тодорхойлолт ба гарал үүслийнхэн тухай бид ярилцлаа. Одоо бүгдээрээ гим нүглийн үр дагаврыг үзэхэд бэлэн болжээ. Адам Ева хоёрыг гим нүгэл үлдсэний дараа Бурхан хүн төрлөختнийг бүхэлд нь шүүж хараасан гэдгийг Библи тодорхой өгүүлдэг. Энэ хараалт тэдний оршихуйн бүхий л зүйлсд нөлөөлсөн. Үүнээс тэр даруйдаа үүссэн үр дагавар нь сүнслэг үхэл байсан гэдгийг Иохан 5:24-өөс 25, Эфес 2:1-5, мөн Колосай 2:13-аас 14 зэрэг ишлэлд дурдсан байдаг. Ермая 17:9 болон Ром 7:18-аас 8:11-р ишлэлүүдээс харвал нүгэл нь бидний бие махбод ба сүнсийг завхруулсан гэдгийг харж болно. Энэ нь бие махбодын үхлийг авчирсан болохыг Эхлэл 3:19 болон Ром 5:12 дугаар ишлэлээс бид уншдаг. Эцэст нь гим нүгэл хүн төрлөختөнд Бурхны шүүлтийн улмаас тамд мөнхөд зовох тавиланг авчирсан гэдгийг бид мөн Матай 5:29-оос 30 дугаар ишлэлээс олж мэддэг. 1892 онд амьдарч байсан пастор Чарльз Спержион Адам Ева хоёрын дээрх Бурхны хараалын тухай хараал арилсан хэмээх номлолдоо дурдсан байдаг. Түүний юу гэж хэлснийг хамтдаа сонсцгоё. Энд тэр хараалт чухам юу байдаг вэ? Үүнд үхэл буюу бие махбодын үхэл бий. Үүнд сүнсний үхэл болох дотоод ам, сүнсний минь бүхэл бий. Энэ ам нь Адамын дотор байсан ч одоо үгүй болсон бөгөөд зөвхөн ариун сүнсээр л сэргээгдэх тэр ам юм. Мөн энэ хараалт хамгийн эцсийн, хамгийн аимшигт үхэл болох мөнхийн үхэл бий. Энэ үхлийг там гэсэн аимшигтай муухай ганц үгэнд багтаан хэлж болно гэжээ. Илүү муу нь гэвэл Адам Ева хоёрын гим нүглийн үр дагавар нь бүх хүн төрлөختөнд тэднээс гаралтай бүхий л үр удамд нь дамжсан хэрэг байлаа. 1-р хаад 8:46, Ром 3:9-12, Галат 3:22, мөн Эфес 2:3 зэрэг ишлэлээс бид гим нүгэл дэлхий дахинаа тархсан тухай харж болно. Ром 5:12-19 дугаар ишлэлд Паул Адамын гим нүглийн тухай юу гэж хэлснийг сонсцгоё. Энд нэг хүнээр ертөнцид нүгэл
нүглээр үхэл орж ирсэн бөгөөд бүгд нүгэл үйлцэн тул бүх хүнд үхэл иржээ. Учир нь ганц хүний дуулуургүйгээс болж олон хүн нүгэлтэн болсны адил гэжээ. Өмнөх хичээлээр үздсэнчлэн Адам бүх хүн төрлөختнийг төлөөлсөн гэрээний төлөөлөгч байсан. Тийм ч учраас Паул Адамын гим нүгэл түүний бүх үр удамд хамаатай болсон гэжээ. Үүнээс болж бид төрөлхийн гим нүгэлтэй болсон. Бид энэ дэлхийд гим нүгэлтэй өвчин зовлон үүрэн мэндэлж бие махбодороо үхэх тавилантай болсон. Хэтрүүлэг гэхэд ч хэцүү, гим нүглийн үр дагаврыг бид бүрэн ойлгох боломжгүй. Харин бидний гим нүгэл бол бүтээгчийн эсрэг тэрслэл юм. Энэ бол бүтээгчээс алдрыг булаахыг оролцсон хэрэг. Хуулийг зөрчиж, түүний алдар суунд хүрээгүй явдал мөн. Ерөөсөө бид өөрсдийгөө түүний дайснууд болгосон гэсэн үг. Бурхан өөрөө ариун учраас гим нүгэл бидний Бурхантай харилцааг нураасан. Тэр гим нүглийг харж үзэхгүй. Тэрээр ариун байдлынхаа улмаас гим нүглийн дээр уур хилэнгээ гарцаагүй буулгах ёстой. Тиймээс бид хүмүүний гим нүгэлтэй байдлыг харахтаа бидний гол асуудал чухам юу болохыг олж хардаг. Энэ нь мөн бид өөрсдийнхөө тухай мэдэх хэрэгтэй бүх зүйл юм. Гим гэдэг бол богинохон гурван үсэгтэй сэтгэл судлал гэсэн үг. Энэ нь бидэнд толинд харж байгаа зүйлээ ойлгоход, өөрсдийнхөө тухай танихад тусалдаг юм. Мөн гим бидэнд энэ хүндрэлтэй байдлаас өөрсдөө аварч чадахгүй гэдгийг сануулдаг. Зөвхөн Бурхан л аварч чадна. Тэр Христийн дотор биднийг авардаг. Гим нүглийн асуудал бол үнэхээр аимшигтай. Хүн төрлөختөнд тэр чигээрээ төөрч бодилж буруутгагдсан. Бидэнд өөрсдөө аварч золих ямар ч арга зам байхгүй. Бид Бурханы шүүлт доор насан туршид зовох заяатай болсон. Бид түүний тааллыг дахин олж гим нүглээ цайруулж чадахгүй. Бурханы нэгүүлсэнгүй өршөөл уучлалаас өөр авралт хүрэх ямар ч найдвар үгүй билээ. Бид гим нүглийн бэрхшээлийн тухай үзлээ. Тэгэхээр одоо бүгдээрээ гим нүглийн уучлалын тухай яриагаа уучлалыг боломжтой болгодог Тэнгэрлэг нэгүслийн тухай яриагаар үргэлжлүүлцгээе. Бурхан хайр өршөөлөөр дүүрэн учраас хүн төрлөختнийг бүхэлд нь гим нүглийн хараалдор байлгахыг хүсээгүй. Тэрээр хүн төрлөختөн газар дэлхийг дүүргэн захирч үүнийг оршихуйд нь зохистой хаант ус болгох төлөвлөгөөгөө орхиогүй. Тиймээс тэрээр гим нүглийн асуудлыг шийдвэрлэх аврагчийг илгээсэн. Тэр аврагч нь харин түүний хүү Есүс Христ байсан юм. Есүс аврагч учраас биднийг буруутгал болон завхарлаас авардаг. Тэр биднийг өөртөөгөө эвлэрүүлдэг. Тэр бидний энэ дэлхий дээр Бурханы хаанчлыг байгуулах чадварыг сэргээдэг. Бурханы төлөвлөгөө нь хизээч авралыг олж авах гэсэн хүмүүний өчүүхэн чадварт тулгуурладаггүй. Харин онцгой нэгэн төлөөлөгч болох эзэн Есүс Христээр дамжиж бидэнд ирэх Бурханы нэгүсэл болзолгүй таалал тулгуурласан юм. Энэ талаар Ром 3-ын 23-аас 24-р ишлэлд өгүүлсэн байдаг. Энд бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нэгүслэр үнгүй зөвтгөгдөн гэжээ. Тэнгэрлэг нэгүслийн үүс тул үүнд эцэг хүү ариун сүнс гэсэн гурвлын бодгаал бүр оролцдог. Ингэхдээ энэ нь эцгээс эхлэлтэй байдаг. Аврал бол угтаа гурвлын ажил юм. Өөрөөр хэлбэл эцэг санаачилж, хүүн гүйцэлдүүлж, ариун сүнс хэрэгжүүлдэг. Бид эцэг хүүгийн харилцааны тухай бодохдоо үнэндээ эцэг хүү ариун сүнсний тухай бодох хэрэгтэй. Учир нь энэ гуруула бидний авралыг төлөвлөхөд оролцсон. Бурхны бодгаал бүрэн нэгүсэл хайр өршөөлөө үзүүлдэг төдийгүй уур хилэн зөвхт байдал шүүлтэйч мөн буулгадаг. Тиймээс эцэг санаачлагч гэж харагдаж байгаа ч хүү болон ариун сүнснээс тусдаа ганцаар үүнийг хийгээгүй гэсэн үг. Эцэг өөрөө төлөвлөсөн учраас уучлал түүнээс эхлэлтэй. Эцэг өөрийн хүүг энэ дэлхий рүү илгээж аврагч байхаар томилсон гэдгийг шинэ гэрээнд тодорхой заасан байдаг. Иохан 3:16-18, Үлс 2:34-өөс 36, мөн Еврей 3:1-ээс 2 зэрэг ишлэлээс бид энэ тухай харж болно. Эцэг Есүсийг өөрийн хүмүүсийн аврагч болгон хүчрхэгжүүлж, Есүсийн загалмай дээрх золиосыг гим нүглийн төлөөс болгон хүлээж авахаа амласан. Иохан 10:14-өөс 18, Колосай 1:18-аас 20 болон Еврей 2:10 зэрэг ишлэлээс бид эцгийн эдгээр үүрэг оролцоог хардаг. Үнэн дээр Ром 3:25 дугаар ишлэлд Есүсийг золиос болгон өргөсөн нь эцэг өөрөө байсан гэдэг. Паул чухам юу гэж хэлснийг сонсцгоё. Энд Бурхан түүнийг эвлэрүүлэл болгож нийтэд харуулсан гэжээ.
Эцэг бол авралын агуу архитектурч нь мөн. Бидний гэм нүглийг уучилж биднийг өрөөх нь түүний нэгүсэнгүү хийгээд өршөөнгүй төлөвлөгөө юм. Мөн авралыг боломжтой бас баталгаатай болгох нь түүний эрх мэдэл билээ. Хүмүүсийнхээ эсрэг чиглэсэн Тэнгэрлэг эцгийнхээ уур хилэнг намжаахаар Есүс загалмай дээр чармаан хичээж байгаа гэсэн санаа яваад байдаг. Энэ нь Есүсийг хайраар дүүрэн харин эцгийг тийм биш мэтэр харагдуулдаг. Гэвч үнэн дээр энэ бол Есүс Христийн золилтоор жухам юу болсон талаарх ноцтой буруу дүрслэл юм. Загалмай дээр гүйцэлдүүлсэн Есүсийн үлс нь өөрийн хүмүүсийг гэсэн эцгийн хайрын илэрхийлэл байсан юм. Есүс эцгийнхээ хайрын үр дүнд энэ дэлхийд ирж загалмайг үүрсэн тухай шинэ гэрээнд хичнээн удаа дурдсан байдгийг тунгааж нэг үзээрэй. Христ итгэгч болоод ихэнх хүмүүс Иохан 3:16 дээрх Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул цорын ганц хүүгээ өгсөн гэдэг ишлэлийг хамгийн түрүүнд цээжилдэг шүү дээ. Тэгвэл энэ ишлэлд хэний хайрыг илүү онцолсон байна вэ? Мэдээж би Есүсийн хайрыг өчүүхэнч багасгах гээгүй шүү. Гэхдээ хүүгээ өгсөн Бурхан эцгийн хайрыг энд онцолсон байна шүү дээ. Бидний авралыг бүрэн гүйцэд болгосон Тэнгэрлэг нэгүсэлд хүүч бас оролцсон. Тэр бол бидний аврагч. Эцгийн амлалтын биелэл болж хүү энэ дэлхий рүү илгээгдсэн. Ингэхдээ хүн төрлөختний нүглийг цагаатгахын тулд Есүс хүмүүний дүрээр бийжин он удаан жил хүссэн хүлээсэн Месая болж ирсэн билээ. Ром 3:25-аас 26, Еврей 2:14-аас 17, мөн 10:5-аас 10 зэрэг олон ишлэлээс бид энэ сургаал номлолыг харж болно. Есүс нүгэлтнүүдийн оронд загалмай дээр амиа өгснөөр тэдний нүглийг цагаатгсан. Нүглийн маань улмаас бидэнд оногдсон Тэнгэрлэг хараалыг тэрээр үүрсэн юм. Мөн түүний төгс зөвхт байдал биднийх болж бид нүгэлтнүүд бус Бурхны дуулууртай хүүхдүүд гэж тооцогдох боломжтой болсон. Энэ дүр зургийг харж болох хэдхэн ишлэлийг л дурдвал Иохан 10:14-аас 18, Галаат 2:20, 2-р Коринт 5:21, мөн Еврей 10:9-аас 14 гэд олон ишлэл бий. Энэ тухай Эфес 1:7-р ишлэлд Паул өгүүлсэн. Тэрээр энд түүний нэгүслийн баялгаар түүн дотор цусаар нь бидэнд золилт, гим нүглийн маань уучлал бий гэжээ. Бурханд зүгээр л ойшоогоо байсан учраас бидний гмийг уучлчихаагүй юм. Харин Бурхан гим нүглийг Христ дотор шийтгсэн учраас л бидний гим нүгэл уучлагдсан. Тиймээс л Библи бидэнд авралдаа итгэл дүүрэн байхыг уриалдаг билээ. Эцэг хүү хоёрын эдгээр ажлуудаас гадна уучлал өршөөл нь нөгөө талаас ариун сүнсний Тэнгэрлэг нэгүслийн үр дүн мөн. Ариун сүнс бол уучлалыг бидний амьдралд хэрэгжүүлдэг гурвын бодгаал юм. Эцэг анхлан төлөвлөж хүү эвлэрүүлэлийг гүйцэлдүүлсэн. Тэгсэн хэдий ч ариун сүнс ажиллаа хийх хүртэл бидний гим нүгэл уучлагдахгүй. Бид итгэгч болох үед ариун сүнс бидний өмнө үйлдсэн бүхий л гим нүглийг уучлан Бурхантай эвлэрүүлдэг. Мөн Иохан 3:5-аас 8 дугаар ишлэлд Есүсийн хэлсэнчлэн ариун сүнс нь бидний сүнсийг шинчлэн шин сүнслэг амийг өгдөг. Үлс 11:18 дээр үүнийг ам өгөх гимшил гэж нэрлэдэг. Учир нь шинчлэлт, өөрчлөлт болон итгэл хизээд гим нүглээ хүлээн зөвшөөрсөн гимшил гашуудалтай зэрэгцэн явдаг. Энэ санааг 1-р Коринт 6:11 зэрэг олон хэсэгт баталгаажуулсан байдаг. Ариун сүнс бидэнд амьдралын маань туршид уучлал өршөөлөө үзүүлдэг. Тэр бидний итгэлийг батжуулж өдөр бүр гимээсээ ирэхэд хөтлөн дагуулдаг. Тиймээс тэрээр биднийг үргэлжлүүлэн уучлсаар байдаг. Ром 8:1-16, мөн Галаат 5:5 зэрэг ишлэлүүдээс бид энэ тухай харж болно. Нэг жишээ болгон 2-р Тесалоник 2:13 дээр Паул энэ талаар юу гэж бичсэнийг харцгаая. Тэрээр энд учир нь Бурхан та нарыг сүнсний ариусгал ба үнэнд итгэх итгэлээр дамжуулан аврагдах анхны үр жимс болгон сонгосон ажээ гэсэн байна. Энэ ишлэл Паул бидний гим нүгэл ба зөвхт бус байдлаас маань цэвэрлдэг ариун сүнсний ажлаар дамжуулан итгэгчид аврагдаг гэжээ. Энэ нь ариун сүнсний хийдэг зүйлэл уучлалыг бидний амьдралд хэрэгжүүлдэг гэсэн үг юм. Бид үнэнд итгэсэн хэвээр байвал ариун сүнс үргэлжлүүлэн уучлалыг өгсөөр л байдаг. Эцэг хүү ариун сүнс гуруула бидэнд авралын нэгүслээ өгдөг. Энэ бидний амьдралд хамгийн багадаа 3 талаар нөлөө үзүүлдэг. Нэгдүгээрт бид гим нүгэл үйлчгээд Бурханаас уучлал ба авралыг гуйхдаа гуйлт хүсэлтэд гурвын бодгаал бүрд хандан өргөх нь зүйтэй. Хоёрдугаарт бид ёроолуудээ хүлээн авсан бол
Бурхны гурвалд хандан талархах хэрэгтэй. Гуравдугаарт гурвлын бодгал бүр биднийг хайрлаж авралыг маань баталгаажуулахын тулд зүтгэдэг учраас бид авралдаа бүрэн итгэлтэй байж болно. Эцэг хүү ариун сүнс бүгд хамтдаа бидний сайн сайхны төлөө гим нүглийн асуудлыг маань шийдэхээр ажилдаг билээ. Ингээд бид гим нүглийн уучлалыг нүглийн уучлал болон тэнгэрлэг нэгүслийн талаас нь авч үзлээ. Одоо бүгдээрээ уучлагдахын тулд хувь хүн ямар үүрэгтэй байх тухай ярилцахад бэлэн боллоо. Бурхан хүн бүрийн гим нүглийг уучладаггүй гэдгийг Библи тодорхой заасан байдаг. Зарим хүмүүс уучлагдаж, зарим нь уучлагддаггүй. Яагаад ийм байдаг юм бол? Хүний зүгээс үзэхэд үүний учир шалтгаан бол уучлалын үйл явцад хувь хүний үүрэг хариуцлага чухал оролцоотой гэж харагддаг. Довчхондоо тэдгээр үүрэг хариуцлагаа биелүүлсэн хүмүүс нь уучлагдаж, харин биелүүлээгүй нь уучлагдахгүй гэсэн үг. Хувь хүний үүрэг хариуцлагын тухай бид хоёр хэсэгт хуваан үзэх болно. Нэгдүгээрт бид Библиэд уучлалын энгийн шаардлагууд гэж тодорхойлсон байдаг зарим нөхцлүүдийн тухай ярилцсан. Харин дараа нь уучлалыг хүлээн авах арга замуудын тухай үзнэ. Одоо эхлээд Библиэд дэх уучлагдах нөхцлүүдийн тухай үзье. Библиэд уучлалын хоёр гол нөхцөлийг заасан байдаг. Уучлалыг авах хамгийн эхний нөхцөл шаардлага бол Бурханд итгэх итгэл юм. Библиэд итгэл нь олон талд ойлголт. Гэхдээ Бурханд итгэх итгэлийн тухай ярихдаа бид дараах байдлаар ойлгох хэрэгтэй болно. Энэ нь Бурханы тэнгэрлэг эрх мэдлийг хүлээн зөвшөөрч түүнд үнэнч байж бидний аврагч Есүс Христийн нэрийн улмаас бидэнд хайр өршөөлөө өгнө гэдэгт итгэнэ гэсэн үг. Орчин цагийн хүмүүст ингэж хэлэхээр их сонин сонсогдож байж болох юм. Гэвч энэ төрлийн итгэлийг Библиэд Бурханаас эмээх хэмээн ихэнхдээ тодорхойлдог. Жишээ нь Дуулал 103-ийн 8-аас 13 дугаар ишлэлд уучлалын нөхцөлийг тодорхойлсон байдаг. Энэ нь эзэн өрөвч нэгүүлсэнгүй, уурлахтаа удаан, хайр инэрлэр элбэг баян, үргэлжид тэмцэлдэхгүй, уураач тэрээр мөнхөд хадгалахгүй, тэрээр хилэнцэд минь тааруулан хандаагүй билээ. Гин буруугаар маанч бидэнд хариулаагүй билээ. Тэнгэр нь газраас өндөрт байдгийн адилаар түүний инэрл хайр нь түүнээс эмээгчдийн дээр үлэмж их байдаг. Өрнө нь дорноос хол байдаг адил гимт үйлдэлийг маань биднээс тэрээр тийм холдуулсан. Эцэг хүн хөвгүүдээ өрөвдгийн адил эзэн өөрөөс нь эмээгчдийг өрөвддөг гэжээ. Эзнээс эмээдэг хүмүүс түүний уучлалыг хүлээн авч нүглэн зайлуулагддаг гэж хэлснийг анзаарав уу? Яг үүнтэй адил санаа Библиэр дүүрэн бий. Жишээ нь 20 дугаар шестер 30-18-аас 19 дугаар ишлэл юм. Энд эзэн зүрх сэтгэлээрээ өөрийг нь эрен хайдаг хүмүүсийг өршөөдөг гэж хэлсэн байдаг. Марк 4-12 дугаар ишлэлд зөвхөн эзнийг ойлгож таньсан хүмүүс л түүнээс уучлалыг эрен хайж эргэж чадна гэж Есүс хэлсэн. Харин Үлс 26-гийн 17-оос 18 дугаар ишлэлд уучлал зөвхөн эзний сүр жавхлан болон хүч чадлын үннийг харсан хүмүүсийг гэж хэлсэн байдаг. Тэгвэл Библиэд дэх уучлалын хоёр дахь нөхцөл бол эмтэрсэн зүрх юм. Эмтэрсэн зүрх гэдэг нь гим нүгэлдээ чин сэтгэлээс гашуудах буюу Бурхны хуулийг зөрчсөндөө чин үннээр харамсан гимших явдал юм. Гэхдээ энэ нь баригдах үе эсвэл шийтгэл авах үе гэсэн харамсал биш. Харин энэ нь эзний шаардлагуудыг ариун гэдэгтээ санал нийлж түүнийг алдаршуулж хүндэлж чадаагүйдээ сэтгэл нь эмтэрхийг хэлж байгаа юм. Гимшил гашуудал гэдэг нь бид буюу та бас би бүгдээрээ гим нүглийн буруутгалыг мэдрэх тухай байдаг. Давидын Батшебата завхаарсны дараах үеийг авч үзье л дээ. Тийм ээ. Тэр Батшебагийн эсрэг нүгэл хийсэн. Мөн тэр Батшебагийн эр нөхрийн эсрэг нүгэл хийсэн. Тэр хуучин гэрээний чуулганы эсрэг нүгэл үйлдсэн. Гэвч эцсийн эц тэрээр таны эсрэг, зөвхөн таны эсрэг би нүгэл үйлдэж таны имэлмэд бузар мөг үйллээ хэмээн өчсөн юм. Эндээс түүний зүрх сэтгэлийн гашуудал гэмшлийг та харж болно. Орчин цагийн үг хэллэгээр бол энэ нь эмтэрсэн зүрх юм. Бидэнд ариун сүнсээр биднийг гэмтэлж Бурхны оршихын өмнө эмтэрсэн байх тухай илэрхийлэх тийм л үг хэрэгтэй. Жишээ нь 2 дугаар Самуэль 11 дугаар бүлэгт Давид Батшебата завхаарсныхаа дараа огтхонч харамсаж гэмшээгүй. Тэрч бүх хил түүнийг жирэмсэн болсныг нуух гэж нөхөр Уриаг нь үхэлд хүргэсэн.
Батшебаг жирэмсэн байх хугацаанд буюу хүүхдэн төрөх хүртэл Давид өөрийн энэ үйлдэлд огтхонч гэмшихгүй амьдарсаар л байсан. Гэтэл яг энэ үед нь иш үзүүлэгч Натан Давидын нүглийг буруушаасан тухай бид 2 дугаар Самуэль 12 дугаар бүлгээс хардаг. Тэгэхэд л Давид хийсэн гэмт хэрэгээ хүлээн зөвшөөрч чин зүрхнээсээ гэмшсэн. Дараа нь тэрээр жинхэнэ эмтэрсэн сүнсээр дуулал 51 дугаар бүлгийг бичсэн юм. Энэ бол түүний чин зүрхний гашуудал харуулслаа илэрхийлсэн гэмшлийн дуулал болсон юм. Дуулал 51-ийн 6 17 дугаар ишлэл Давид юу гэж хэлснийг сонсцгоё. Тэрээр энд харах тун сэтгэлийн гүнд үнэн байхыг та хүсдэг бөгөөд Бурхны авах тахил нь эмтэрсэн сүнс юм. Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг Бурхан та жигшихгүй гэжээ. Бурхны уучлалыг хүлээн авахын тулд өөрийнх нь нүглийг Бурхан юу гэж харж байгааг гүнээ ойлгох хэрэгтэйг Давид ухаарсан. Тэрээр хийсэн зүйлээ үзен ядаж үнэн сэтгэлээсээ гашуудах хэрэгтэй байсан. Дуулал 32-ийн 1 болон 2 дугаар ишлээс бид үүнтэй адил эмтэрсэн зүрхийг харж болно. Энэ сэтгэлдээ худал хуурмаггүй хүмүүст уучлал ирдэг гэсэн байдаг. Исая 55-ийн 7 дугаар ишлэлд гим нүглээ хайж иргсэн хүмүүст Бурхны өршөөл ирдэг гэсэн. Мөн Ермая 5-ийн 3 дугаар ишлэлээс бид нүглээ ухаараагүй зүрхээ хатууруулсан хүмүүст уучлал ирдэггүй болохыг хардаг. Бурхны ариун байдалд оюун санаагаа төвлөрүүлснээр эмтэрсэн буюу гимшсэн зүрх бий болдог гэж би боддог. Дуулуургүй хүмүүстэй нөхрөлдөггүй. Дуулуургүй байдлыг шүүдэг, нүгэлтнийг шийдэгдэг тэрхүү Бурхны тухай Библиэд эхлэлээс илчлэл хүртэл жухам юу гэснийг тунгаан бодсноор бид тийхүү эмтрэн ирдэг. Энэ нь Бурхны мөн чанар ариун гэсэн үг юм. Тэгээд бид Бурхны ариун байдлыг ойлгож ухаарад өөрсдийн амьдралыг иргэн нэг хардаг. Тэгээд Бурхны үгийг дагалгүй гин буруу гүйлдэж дуулуургүй байдалд төөрөлдөн явхдаа түүнийг үл хүндэлсэн олон алдаа хийснээ эргцүүлэн боддог. Гэтэл одоо эргээд харахад миний хүртэх байсан тэр бүх шийтгэлийг Христ нурундаа үүрч зовлон тамлалыг эдэлсэн байна. Энэ бүхэн нь миний гим нүгэл ямар аимшигтай байсныг надад харуулдаг. Тэдгээр гим нүгэл нь зөвхөн Бурхны хүүл миний төлөө амиа өгч байж цагаатгагдах боломжтой байж шүү дээ. Бурхны ариун байдлын гэрэлд миний гим нүгэл ямар аимшигтай болохыг мөн үүнийг зайлуулахын тулд ямар их үн хөс төлснийг ухаарснаар нүглийг улам илүү жигшиж зүрх минь улам илүү даруусан эмтэрдэг. Ийхүү би өөрийгөө Бурханд ариун байхаар зориулахын тулд цагаатгал шаардлагатай гим нүгэлдээ хичнээн харуулсан гашуудж байгаа хэлхийн тулд үнэн зүрхнээсээ дахин эмтрэн ирдэг. Итгэгч эсвэл итгэгч биш байхаас үл хамааран итгэл ба эмтэрсэн зүрхний нөхцөл шаардлага гэдэг хүн бүрийн амьдрал чухал. Христийг эзнээ болгож амжаагүй байгаа хүмүүсийн хувьд энэ хоёр нөхцөл бол Бурхан дээр ирж гим нүглээ уучлуулж Христ дотор шинэ амьдралаар амьдрах боломж юм. Харин аль хэдийн эзнийг болсон хүмүүсийн хувьд энэ хоёр нөхцөл шаардлага нь бидэнд итгэлдээ тууштай байж үйлдсэн нүгэлдээ чин сэтгэлээсээ гимшсээр байх ёстойг сануулдаг. Иймээс бид өдөр бүр уучлагдсан цэвэрлэгддэг билээ. Ингээд уучлалыг хүлээн авахын тулд Бурханд итгэх итгэл болон зүрх сэтгэлдээ эмтрэн гимших зайлшгүй нөхцөл шаардлагатай байдаг тухай бид үзлээ. Одоо бүгдээрээ уучлалыг хүлээн авах арга замуудын тухай үзье. Заримдаа Христ итгэгчид нэгүслийн арга зам болон нэгүслийн үндэс суурь хоёрын ялгааг мэддэггүй. Үүнээс болж тэд нэгүслийн арга замаар нэгүслийг олж авах гэж зүтгэн Бурхныг хүчээр бидэнд нэгүсэнгүй байлгах гэж оролдог. Тиймээс арга зам болон үндэс суурийг хооронд нь маш сайн ялгаж салгах хэрэгтэй. Энэ ялгааг ойлгохын тулд гэмтлээс болж эмчилгээ хэрэгтэй болсон хүний жишээг авч үзье л дээ.
Имчилгээний зардал өндөр байсан учраас тэр хүн хандиваар мөнгө цуглуулсан байна. Түүний эрүүл болох арга зам бол имчилгээ байсан. Харин эрүүл болох санхүүгийн үндэс суурь нь хандив гэж хэлж болох юм. Бид эдгээр ялгааг нэгтгэн дүгнэвэл үндэс суурь гэдэг бол аливаа үйлдэл үр дагавар бий болох суурь хөрсөн юм. Харин арга зам гэдэг нь тухайн үйлдэл үр дагаврыг авчрах арга хэрэгсэл механизмыг нь хэлнэ. Тэгвэл Бурхны уучлал нэгүслийг хүлээн авах үндэс суурь нь үргэлж дуулууртай амьдрал ба загалмайн үхэл бүхий Христийн зүтгэл байдаг. Матай 26-гийн 28, Колосай 1:13-аас 14, мөн 1-р Иохан 2:12 зэрэг ишлэлүүдээс бид энэ тухай харж болно. Уучлалыг үргэлж зүтгэж олдог. Гэхдээ уучлалыг бид өөрсдөө зүтгээд олчихдаггүй. Харин Христээр л үүнийг олж авдаг. Мөн тэр бүх нэгүсэл бидний амьдралд орж ирэх арга зам нь итгэл юм. Бурханд шууд хандсан эсвэл нэгүслийн арга замаар дамжуулан илэрхийлсэн аль нь ч бай. Итгэл бол Бурхны бидний амьдралд нэгүсэл болон бусад ёроолоо өгдөг гол арга зам нь билээ. Итгэл ажилдаг хэд хэдэн арга замын тухай бичвэрт дурдсан байдаг. Энэ хичээлийнхээ зорилгын хүрээнд бид тэдгээр арга замуудыг хоёр хэсэгт хураангуйлж үзнэ. Эхнийх нь залбирал юм. Бичвэрт залбирлыг Бурхны нэгүсэл, уучлалыг гуйн хүсэх энгийн арга зам гэж танилцуулсан байдаг. Тухайлбал итгэлийн ба гимшлийн залбирлууд бол ариун сүнс бидэнд уучлалыг өгөх боломжийг нээдэг итгэлийн илэрхийлэл гэж Библиэд маш олон удаа өгүүлдэг. Тэдгээр залбирлуудын үр нөлөөний тухай 1-р Хаад 8:29-40, Дуулал 32:1-11, Үлс 8:22, 1-р Иохан 1:9 гэх мэт олон ишлэлд заасан байдаг. Эзнийг дөнгөж таньж мэддэг болсон хүмүүсийн хувьд нүглэн улаан гимших залбирлууд нь ариун сүнс тэдний амьдралд уучлал бас авралыг анхлан авчрах боломжийг нээдэг арга зам гэсэн үг юм. Үлс 11:18 дахь ишлэлд итгэлийн энэхүү залбирлыг ам өгөх гимшил гэж хэлсэн нь ийм учиртай. Ер нь итгэгч бүрийн хувьд улаан гимших залбирал нь Бурхны нэгүслийг амьдралдаа хүлээн авсаар байх чухал арга зам мөн. 1-р Иохан 1:9-р ишлэлд энэ тухай өгүүлдэг. Энд бид нүглээ улайвал итгэмжит зөв тэрээр нүглийг маань уучлж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ гэжээ. Сайн мэдээний гайхамшигт үнэн бол Бурхан Христ бидний төлөө юу хийсэн бэ гэдэгт тулгуурлан бидний гмийг үнгүй уучладаг явдал мөн. Бид энэ уучлалыг итгэлээрээ гуйн залбираад л авах боломжтой. Юу гэхээр Бурхан дээр ирээд Тэнгэрлэг эцэг минь намайг өршөөгөөч гэж хэлсэн бүгдийг тэрээр уучладаг гэж заавал Бурхны нэгүслийг үнгүйдсэн хэрэг болно шүү дээ гэж олон хүн боддог. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь Бурхны нэгүслийг өргөмжилдөг. Яагаад гэвэл бидний гимшил биднийг аварч Бурхан биднийг уучлах үндэс болдгүй юм. Харин тэрээр өөрөө бидний гим нүглийн уучлал ба эвлэрүүллийн үнцийг боломжтой болгож өгсөн юм. Энэ бол цорын ганц хүүгийнх нь туйлын эрхэм нандан тоймгүй үнцэнтэй үхэл билээ. Бурхны хүү гурвлын 2 дахь бодгал болох Есүс Христ энэ дэлхийд ирээд 30 жилийг дорд байдлаар хүмүүст үйлчлэн өнгөрөөсөн. Тэгээд тэрээр зовж тарчлан загалмай дээр амиа өгсөн. Тэрээр бидний гим нүглийн шийтгэлийг үүрхийн тулд загалмай дээр нүглийн маань өрийг төлсөн. Энэ бол үнэндээ бидний гим нүглийн мөнхийн төлбөр, мөнхийн үн, асар том төлбөрийг нэг мөсөн төлсөн хэрэг байв. Тиймээс түүний нэгүсэл хямдхан зүйл биш ээ. Харин хүртэж болох хамгийн үнэтэй нэгүсэл юм. Бид үүнийг үнгүй хүлээн авсан. Гагцгүй Есүс бидний төлөө бүхнээ өгсөн учраас л тэр шүү дээ. Түүний өмнө ирээд намайг уучлаач эзэн минь гэж хэлсэн бүхэн уучлагддаг. Тэдний хүсэл гуйлт бахархмаар эсвэл маш сайн гимшсэн болохоор биш. Харин Есүс биднийг Тэнгэрлэг эцэгтэйгээ эргэн нэгдэн нөхрөлгөд шаардлагатай бүхнийг хийсэн учраас тэр юм. Одоо бид түр зогсон уучлалт хүрэх арга зам болдог гим нүглээ улаан гимших залбирал дээр нэмээд уучлалт хүрэх ер бусын гайхалтай арга зам болдог зуучлан залбирлын тухай ярих хэрэгтэй. Зуучлан залбирал гэдгийг хэн нэгний өмнөөс зуучлах, гуйх, залбирах гэж тодорхойлж болно. Үр нөлөөтэйгээр зуучлан залбирсан хүмүүсийн олон жишээг Библиэд бичиж тэмдэглэсэн байдаг.
Эзэн Мосегийн зуучлан залбирлын хариуд Израилийн гим нүглийг уучлсан тухай Тоолго 14:19-с 20 дугаар ишлэлд гардаг. Мөн эзэн Хизкиягийн зуучлан залбирлын хариуд алгасал зөкстөгөөр бэлдээгүй хүмүүсийн нүглийгч өршөөсөн талаар 2 дугаар шестер 30:18-аас 20 өгүүлдэг. Бид Йов 1:5 дугаар ишлэлээс хүүхдүүдийнхээ төлөө тогтмол үр нөлөөтэй зуучлан залбирдаг байсныг нь харж болно. Мөн Яаков 5:14-өөс 15 дугаар ишлэлээс бид Яаков чуулганы ахлагчдад гим нүгэл үйлцсэн хүмүүстэй уучлал өршөөлийг хэрхэн олох тухай заасныг харж болдог. Бурхан итгэмжтэй хүмүүсийнхээ зуучлан залбирал бүрд хариулж уучлаад байдгүй ч ийхүү уучлах үе олон бий. Хүмүүний зуучлан залбирлаас гадна хүү болон ариун сүнс хоёрч хүмүүсийн төлөө зуучлан гуйдаг. Есүс зуучлан залбирч байсан тухай Исая 53:12, Ром 8:34, Еврей 7:25 зэрэг ишлэлүүдэд дурдсан байдаг. Харин Ром 8:26-аас 27 дугаар ишлэлээс ариун сүнсний зуучлан залбирлын тухай мөн харж болно. Уучлалт хүрэх арга замын 2 дахь ерөнхий ангилал бол сакрамент буюу орчин цагийн протестант сүм чуулгануудын хэлж заншсанаар баптизм ба эзний зоогийн ёслолууд юм. Тэгэхээр бид сакрамент гэдэг үгийг ашиглаж байгаа нь Ромын католик сүмийн эзний зоог болон баптизмын тухай үгслийг яриаггүй гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байх. Харин юу гэвэл сакрамент гэдэг үгийг олон протестант урсгалууд эзний зоог болон баптизмын тухай ярихдаа ашигласаар ирсэн төгтэй. Энэ хоёр ёслол бол Бурханаас чуулганд итгэлээ илэрхийлж, ерөөлийг нь авах арга хэрэгсэл болгон өгсөн онцгой бөгөөд ариун ёслолууд юм. Протестант уламжлалуудад эдгээр ёслолуудыг үйлдэх тал дээр бага зэрэг ялгаанууд бий. Гэвч эдгээр ёслолыг онцгой гэдгийг тэд бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг. Заримдаа Христ итгэгчид эзний зоог болон баптизмыг уучлалт хүрэх арга зам гэхийг сонсоод ихэд с ิจ гтэй ханддаг. Тиймээс эдгээр ёслолууд нь дангаараа үр дүнд хүрэх ямар ч ач холбогдолгүй гэдгийг онцлон хэлэх нь чухал юм. Эдгээр нь уучлалын үндэс суурь биш. Гэвч мөн бид эзний зоог болон баптизмаар дамжуулан итгэлээ илэрхийлэх үед ариун сүнс эдгээр ёслолуудыг ашиглан бидний амьдралд уучлалыг авчирдаг гэж Библиэд заасан байдаг. Марк 1:4, Үлс 2:38, Ром 6:1-ээс 7, мөн Колосай 2:12-оос 14 зэрэг ишлэлүүдэд баптизмыг нэгүслийн арга зам гэж заасан байдаг. Нэг жишээ болгож Үлс 22:16 дугаар ишлэлд Ананаягийн Паулд хэлсэн үгийг сонсцгоё. Энд одоо чи юунд саатна вэ? Бос түүний нэрийг дуудаж баптизм хүрт нүглээ угааж хай гэв. Анания энэ заавраар Паулийн гим нүгэл баптизмаар дамжин уучлагдж угаагдана гэж тодорхой хэлсэн байна. Мэдээж баптизм бол уучлалыг авахд заавал шаардлагадах арга зам бишээ. Бид өөр арга замуудаар уучлагдж болно. Жишээ нь Есүсийн хажууд хамт цовдлогдож байхдаа итгэсэн нэгэн хулгайч хизээч баптизм хүртээгүй. Гэсэн ч Лук 23:43 дугаар ишлэлд түүнийг уучлагдж аврагдсан гэдгийг тодорхой хэлсэн байдаг. Тиймээс бид зөвхөн баптизм хүртсэн хүмүүсд уучлагдж авралт хүрнэ гэж буруу ойлгож болохгүй. Гэхдээ Библиэд баптизмыг бидний амьдралд уучлалыг авчирдаг арга хэрэгслийн үүргийг гүйцэтгэдэг гэдгийг тодорхой зааж өгсөн юм. Эзний зоогч мөн адил. Эзний зоогийн ёслолд оролцох нь уучлал зэрэг Христийн үхлийн ач тусыг хүлээн авах арга зам мөн гэдгийг Паул тодорхой зааж өгсөн. 1-р Коринт 10:16 дугаар ишлэлд энэ тухай өгүүлдэг. Энд бидний ерөөдөг ерөөлийн аяга нь Христийн цусан доторх оролцоо биш үү? Бидний хугацдаг талах нь Христийн бие доторх оролцоо биш үү гэжээ. Энэ бол уран яруу асуултууд юм. Паулийн захидлыг уншиж байгаа хүн бүр хариулт нь мэдээж тийм шүү дээ гэдгийг мэдэж байсан. Итгэлээрээ эзний зоогт оролцсноор бид Христтэй нэгдэг. Гим нүглийн уучлал бол бид Христтгэлийнхээ амьдралын туршид үр шимийг нь хүртэх авралын агуу ёроол юм. Бид дөнгөж итгэсэн эсвэл он удаан жил итгэсэн аль нь ч бай, уучлал бол бидний Христтэй хамт алхах алхааны маань салшгүй хэсэг мөн. Энэ нь мөн өөр олон ёроолуудыг авчирдаг. 1971 оны хооронд амьдарч байсан методист чуулганы үндэслэгч Джон Уэсли уулан дээрх сургаалыг тайлбарсан 26 дугаар номлолдоо уучлалын тухай заасан байдаг. Тэрээр энд бид нүглийн уучлалыг хүлээн авмагцаа түүн дотор итгэлээрээ ариусгагдсан хүмүүсийн нэгэн адил маш ихийг хүлээн авдаг. Гим нүгэл хүчгүй болсон. Нэгүслийн дор Бурхны таалалд байгаа хүнийг
нүгэл захирах боломжгүй болсон. Христ Есүс дотор байгаа тэдэнд одоо ямар ч ял байхгүй тул тэд гим нүглээс ч буруутгалаас ч чөлөөлөгдсөн. Хуулийн зөвтгөл тэдний дотор гүйцэлдснээр тэд махбодын дагуу бус сүнсний дагуу алхах болсон юм. Гим нүглийн уучлал бол зарим талаараа Христ итгэгч бидний хувьд хамгийн үнцэнтэй бодит үнэн юм. Бидний гим нүгэл уучлагдсан гэдэг нь Бурхантай буюу бүтээгчтэйгээ зөв харилцаатай болсныг хэлдэг. Өнөөгийн дэлхийн ертөнцийг ажаад байхад хүмүүс утга учирыг, зорилгыг эрен хайж байгааг бид олж хардаг. Нийгэмд олон төөрөгдөл бий. Амьдрал бүхэлдээ юуны төлөө юм бэ? Бидний амьдарч байгаа учир шалтгаан юу юм бэ? Би яагаад энд байгаа юм бэ гэдэл. Хүмүүс энэхүү утга учир зорилгыг олохын төлөө ажил төрөл, бэлгийн харилцаа, мансууруулах бодис гээд бүхий зүйлсийг туршиж үздэг. Өөрөөр хэлбэл хүмүүс аз жаргал, баяр хөөргийг олохын тулд замандаг олон төрлийн зам харгуй бий. Харин сайн мэдээ нь хүний үндсэн хэрэгцээ бол биднийг бүтээсэн бүтээгчтэйгээ зөв харилцаатай байх гэдгийг хэлж өгдөг. Мөн Бурхан өөрийнхөө Есүс Христийг илгээж бидний нүглийг цагаатгаснаар Бурханы уур хилэнг намжаасан гэдгийг бид сайн мэдээнээс л олж мэддэг. Бурхан хайрынхаа улмаас хүүгээ илгээсэн тул бидний гим нүгэл уучлагдах боломжтой болсон. Тиймээс л хэрэг бид түүнд итгэвэл гим нүгэл маань уучлагддаг юм. Бид ийхүү уучлагдсан Христ рүү эргэх үед энэ дэлхийд бид ер бусын амар тайван зөвхт байдлыг мэдэрдэг. Учир нь энэ бол дэлхий дээрх жинхэнэ зөвхт байдал байдаг. Тэгээд бид гинтгэл чухам юуны төлөө бүтээгдснээ ухаардаг. Бид Бурхантай зөв харилцаатай байхаар бүтээгдснээ яг тэр мөчөд ойлгож мэддэг. Ингээд бүгдээрээ гим нүглийн уучлалын талаарх онол сургаалыг судаллаа. Одоо тэгэхээр итгэлийн дараагийн сэдэв болох биеийн амьдлалын тухай үзэхэд бэлэн боллоо. Элч нарын тунхагийн үгийг эргэн санацгаая. Би биеийн дахин амьдлалд итгэдэг. Элч нарын тунхагийн энэ хэсэгт Есүсийг амьлах тухай хэлээгүй гэдгийг бид тодорхой болгох хэрэгтэй. Есүс тунхаг бий болохоос өмнө үхлээс аль хэдийн амьсан байсан тул тунхагт түүнийг 3 дахь өдрөө үхлээс амьсан гэж хэлсэн байдаг. Харин элч нарын тунхагт хэлсэн биеийн амьлал нь бүх нийтийн амьлал буюу Христ алдар дотроо эргэн ирэхэд бүх хүн амьлах амьдлалын тухай юм. Бид биеийн бүх нийтийн амьдлалын тухай 3 алхмаар авч үзэх болно. Нэгдүгээрт бидний биеийг үхэлд хүргэдэг хараалын тухай үзнэ. Хоёрдугаарт Христ итгэлийн сайн мэдээ нь биеийн амьдлалын тухай өгүүлдэг болохыг судлана. Гуравдугаарт бидний бие эцэст нь хэрхэн аврал чөлөөлөлтийг олох тухай үзэх болно. Ингээд бүгдээрээ бидний биеийг гарцаагүй үхэлд хүргэдэг тэрхүү хараалын тухай эхлээд үзцгээе. Өмнөх хичээлүүдээр үздсэнчлэн Бурхан хүнийг бие махбод болон сүнснээс бүрдэж байхаар бүтээсэн. Еврей 4:12, 1-р Тесалоник 5:23 дугаар зэрэг ишлэлүүдэд үндэслэн хүн бүрд сүнс ба сэтгэл бий гэж үздэг уламжлалууд ч бий. Гэхдээ Библиэд энэ хоёр үгний аль нэгийг ашиглан хүний дотоод буюу бие махбодын бус мөн чанарыг бүхэлд нь илэрхийлсэн 200 орчим ишлэлүүд байдаг. Тиймээс ихэнх Христ итгэлийн уламжлалууд сүнс болон сэтгэл гэдэг хоёр үг, хоёулаа хүмүүн бие махбод ба сүнс гэсэн хоёр үндсэн хэсгээс бүтсэн гэдэг нэг л бодит үннийг илэрхийлж байна хэмээн дүгнсэн байдаг. Гим нүгэлд унахаасаа өмнө хүмүүний бие махбод болон сүнс гим нүглийн хүчний нөлөөнд ороогүй, завхралд автаагүй байсан. Харин Адам Ева хоёр нүгэл үлдсэний дараа нүгэл тэдний сүнсийг төдийгүй бие махбодыг ч мөн сүйтгэсэн юм. Тэдний бие махбодод учирсан тэрхүү завхрал нь эцэстээ үхэлд хүргэсэн. Бурхан Адамыг хараасан тухай Эхлэл 3:19-д өгүүлдэг. Энд чи газар шороондоо буцтлаа, духныхаа хөлсийг туслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг хөрс шорооноос авсан. Чи хөрс шороо тул хөрс шороондоо буцна гэжээ. Адам Ева хоёр Бурханы эсрэг нүгэл үлдэхэд Бурхан тэднийг хараасан. Тэр хараалаас болж тэдэнд учирсан гарц хохирол бол мөнх амиа алдсан хэрэг байв. Тэд эцэст нь үхэж газар шороондоо буцах болсон. Бүх хүн төрлөختөн Адам Ева хоёрын үр удам тул энэхүү хараалыг өвлөн төрдөг. Энэ тухай Паул Ром 5:12 дугаар ишлэлд өгүүлдэг. Тэрээр энд нэг хүнээр ертөнцид нүглээр үхэл орж ирсэн бөгөөд бүгд нүгэл үлдсэн тул бүх хүнд үхэл иржээ гэсэн байна. Гим нүгэл Адам Ева хоёрын сүнс ба бие махбодод нөлөөсөн.
Бид тэдний үр удам учраас тэдний хараалыг ч үлсэн байх нь. Библиэд дурдсанчлан бид энэ дэлхийд мэдлэгтэл сүнсээр үхмэл байдаг. Бид бүгд Бурхны шүүлтийн дор байдаг бөгөөд Бурханд таалагдах бүхий л чадвараа алдсан. Бид энэ тухай Ром 5:12-оос 19 мөн 8:1-ээс 8 дугаар ишлүүдээс уншиж болно. Адам Ева хоёрын адил бидний бие махбодч нүглийн улмаас завхарсан. Энэхүү завхрал нь бие махбодын өвчин зовлон ба үхлийг авчирдаг. Паул Ром 6:12-оос 19-р мөн 7:4-өөс 25 дугаар ишлүүдэд үүний тухай бичсэн байдаг. Гим нүгэл нь биднийг бүхэлдэн буюу бие махбод сүнсийг маань сүтгэж завхруулсан. Харин Бурхны гайхамшигт амлалтад Христийн доторх аврал бидний сүнс ба бие махбодыг аварч чөлөөлнө гэсэн юм. Христ итгэгчид хүний үхлийг энгийн байдгал зүйл гэж үзэж болохгүй. Бид ихэнхдээ үгээрээ иймэрхүү санаатай зүйлс ярьдаг шүү дээ. Заримдаа уршуулга дээр бид нас барсан хүний тухай тэр сайхан урт насллаа гэж хэлдэг. Харин үнэхээр хэн нэг нь хүүхэд байхдаа эсвэл 20 хэдхэн наснда нас барсан байвал үнэхээр харамсалтай хэрэг боллоо гэдэг. Үгүй энэ бол хүний үхлийн талаарх жинхэнэ Христ итгэлт үзэл биш. Христ итгэлт үзлэр бол хүний үхэл нь хэвийн зүйл биш юм. Бид анхнаасаа үрд мөх амьдрахаар бүтээгдсэн. Бүтээлийн үеийн 7 дахь өдрөө Бурхан амарсан тухай бодож үзье л дээ. Тэр бүтээсэн зүйлстэй үнэхээр сэтгэл хангалуун байсан. Бид түүний алдрыг өвлөн бүтээлийн ажлыг нь үргэлжлүүлэх ёстой байсан. Бид хизээж үхэхийн төлөө бүтээгдэггүй юм шүү дээ. Гэтэл Эхлэл номын 2-3 дугаар бүлэгт мөн Паулын хэлснээр нүглийн хөлс бол үхэл буюу энэ дэлхийд нүгэл орж ирснээр л бид үхдэг болсон юм. Тэр үхэл нь бие махбодын үхэл ба сүнсний үхэл байсан. Зарим талаараа Христийн уршгууд шууд очих учраас бие махбодын үхэл нь итгэгчдийн хувьд ерөөлгөлтэй. Гэхдээ уг үнцийг нь харах юм бол бие махбодын үхэл бол эмгэнэлтэй хэрэг мөн. Энэ нь хүн төрлөختний зам болсон хэдий ч үнэндээ байх ёсгүй аимшигт зүйл. Бурхан хүнийг үхүүлэхийн төлөө бус амьдруулахын төлөө бүтээсэн. Тиймээс бидний аврал Христ иргэн ирж бие махбодыг маань золихоос нааш бүрэн гүйцэд болохгүй. Бид бие махбодыг үхэл түргдэг хараалын тухай үзлээ. Харин одоо сайн мэдээ нь хэрхэн амьдлыг заадаг тухай ярилцгаая. Тэнгэрийн улсад бие махбодгүй болсон сүнсээрээ үрд мөнх байна гэж итгэдэг хичнээн Христ итгэгчдийг та нар мэдэх вэ? Тийм ч цөөхөн биш байх. Хэдийгээр хачирхалтай сонсогдож байж магадгүй ч зарим орчин цагийн чуулганууд үхэгсдийн амьдлын талаарх онол сургаалыг огт мэддэггүй. Үүний нэг шалтгаан нь Христ итгэгчид хүний бие махбод ямар чухал болохыг сайн ойлгож чаддаггүй байдаг. Харин Христ иргэн ирэхэд бидний сүнс төдийгүй бие маань ч мөн алдаршуулгдах болно гэдэг сайн мэдээг бичвэр тун тодорхой заадаг. Бид биеийн амьдлал бол сайн мэдээний нэг хэсэг гэдэг ойлголтыг судлахдаа бид 3 асуудлыг хөндөх болно. Нэгдүгээрт бид энэхүү онол сургаалын тухай хуучин гэрээнд юу гэж заасныг үзнэ. Хоёрдугаарт энэ тухай шинэ гэрээнд тун тодорхой тунхагласан байдаг тухай харна. Гуравдугаарт бид итгэгчид ба Есүсийн амьлын хоорондын холбоог судлах болно. Ингээд хуучин гэрээнээс эхэлцгээе. Сайн мэдээ гэдэг үг үнэндээ хуучин гэрээнээс гаралтай болохыг орчин цагийн Христ итгэгчид ихэнхдээ анзаардаггүй байх л да. Ялангуяа Исая 52:7, 61:1, мөн Нахум 1:15 зэрэг ишлэлүүдээс энэ тухай харж болно. Исая 52-ийн 7 дугаар ишлэлийг жишээ болгон сонсгоцгоё. Энд амар тайвныг сонирдуулж, сайн сайхныг мэдээлж, авралыг сонсгож, Сионд хандан чиний бурхан хаанчлах нэ гэж хэлэх сайн мэдээ авчрагчийн хөл уусын дээр юутай үзэсгэлэнтэй вэ гэжээ. Хуучин гэрээнд авралын зар буюу сайн мэдээ гэдэг нь бурхан өөрийн болон ард түмнийхээ дайсныг дарж тэднийг аварна гэсэн утгатай байсан. Явцсан утгаараа энэ нь бурхан өөрийн ард түмнийг газар дэлхий дээрх дайсныхан дардлаас аварна гэсэн сайн мэдээ юм. Харин өргөн утгаараа энэ бол бурхан Адам Ева хоёр нүгэлд унснаас болж үүссэн бүх хараалыг устгахна гэсэн сайн мэдээ билээ. Тэрээр сүр жавхланд бурханлаг хаанчлаа бүх дэлхийд тогтоож өөрт нь итгэдэг хүн бүрийг өрөөнө гэсэн үг. Мэдээж хуучин гэрээнд Бурхны үзүүлж байсан аврал нь Христийн ирээдүйн ялалтад тулгуурлаж байсан.
Христ хараахан гим нүглээс болж үхээгүй байсан ч өөрийн хүмүүсийн өмнөөс амиа өгөх амлалтыг аль хэдийн өгсөн байсан. Энэхүү амлалт нь тэдний авралт хангалттай баталгаа болсон юм. Үнэн дээр хуучин гэрээн дэх авралын найдвар бүр Христ рүү болон түүнийг гүйцэлдүүлэх зүйл рүү чиглүүлсэн байдаг. Еврей 11-ээс 5 дугаар ишлэлд хуучин гэрээний дахлуудыг юу гэж тайлбарсныг сонсцгоё. Энд учир нь хуйлд ирэх сайн юмсын жинхэнэ дүр нь бус, харин сүүдэр нь байдаг. Яагад гэвэл бух ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм. Тиймээс тэр ертөнцид ирэхдээ та өргөл ба тахлыг хүсээгүй, харин та надад бие бэлдсэн гэжээ. Хуучин гэрээний дахлууд нь хожим Христийн дотор боддоор биелэх зүйлсийн сүүдэр төдий байсан гэдгийг Еврей номын бичээч тодорхой хэлсэн байна. Бурхан хүмүүний нүглийн шийтгэлд хүмүүний үхлийг шаарддаг тул амьтдын өргөл дахил хизээч нүглийг бүрэн төгс цагаатгаж чадахгүй байв. Гэвч тэдгээр нь Есүс рүү зааж чадах бөгөөд зааж ч байсан юм. Төгс хүмүүн болох Есүсийн үхэл нь нүглийг цагаатгахад бүрэн дүрэн хангалттай байсан. Бурхан бүх үхсэн хүмүүсийг амьлуулж хийсэн үйл бүрээр нь шүүх өдөр ирнэ хэмээн Бурханы хүмүүс зааж байсан нь хуучин гэрээний сайн мэдээний салшгүй хэсэг байсан. Бурханд итгэж зөвхт амьдрсан хүмүүс үрд мөнхийн ёроолыг хүртэнэ. Харин Бурханы эсрэг тэрслэгсэд нь үрд мөнхөд шийдэгдэх болно. Энэ хоёр үр дагаврыг хүн бие махбодороо үрд мөнхөд эдлэх юм. Христ итгэлийн теологчид энэ үйл явдлыг эцсийн шүүлт гэж ихэнхдээ тодорхойлдог. Өмнөх хичээлээр үздэнчлэн элч нарын тухагт эцсийн шүүлтийн тухай өгүүлсэн байдаг. Энд тэндээс үхсэн амьд бүх хүнийг шүүхээр ирэх гэжээ. Энэ ойлголтын тухай хамгийн тодорхой тайлбар бол Даниэл 12 дугаар бүлэг дэх биеийн амьлалын тухай өгүүлэх эцсийн шүүлтийн талаарх тайлбар байж болох юм. Бурхан ирээдүйд өөрийн хүмүүсийг дарамтаас чөлөөлнө хэмээн Тэнгэр элч Даниэлд илчилсэн байдаг. Даниэл 12-ийн 1-ээс 2 дугаар ишлэлд Даниэлд юу гэж хэлснийг сонсцгоё. Энд тэр үед ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно. Газар шороонд нойрсогч олон хүн сэрж, зарим нь мөнх ам руу, бусд нь гутамшиг ба мөнхийн жигшил рүү явна гэжээ. Даниэл газар шороонд нойрсогч нарын тухай ярихдаа биеийн амьллын тухай онцгойлон хэлсэн юм. Газар шороонд сүнс биш, бие махбод маань нойрсдог. Тэгэхээр энд эцсийн шүүлтийн үед бие махбод амьлах тухай хэлсэн байх нь. Исаяч мөн адил шүүлтийн өдрийн тухай ярихдаа амьлалтай холбон ярьсан байдаг. Энэ тухай Исая 26-гийн 19-с 21-р ишлэлд дурдсан байдаг. Энд таны үхэгсэд амилж цогцсон босно. Шороонд хэвдэгчтэй бос баярлан хашгирах тун. Газар нь үхэгсдийг гаргана. Учир нь эзэн дэлхийн оршин суугчдыг хилэнцийнхэн төлөө шийтгэхээр өөрийнхөө газраас ирэх гэж байна гэжээ. Энэ ишлэлд бас газар шороондор байгаа үхэгсэд яг л газар тэднийг төрүүлж байгаа мэтээр булшнаасаа амилж шин амьдралтай болно гэсэн байна. Гэхдээ энэ үйл явдал шүүлтийн үед эзэн дэлхий дээрх хүмүүсийг нүглийнх нь улмаас шийтгэхээр ирэхэд болно гэжээ. Үхэгсдийн амьлын тухай онол сургаал нь эцсийн шүүлт ба шийтгэлийн өдөр Шиолоос аврагдах тухай бичсэн. Хуучин гэрээний цөөнгүй ишлэлүүдэд тусгалаа олсон байдаг. Тухайлбал энэ тухай дуулал 49-ийн 7-оос 15, мөн дуулал 73-ийн 24-өөс 28 зэрэг хэсэгт бий. Мөн Йов шүүлтийн тэрхүү өдөр буюу газар дэлхий дээр ирэх эзний өдөр Бурхныг харахаар амьлах болно гэдгээ Йов 19-ийн 25-аас 27-д итгэл төгс илэрхийлсэн байдаг. Хуучин гэрээнд ирээдүйн амьлал ба шүүлтийн талаар мэдээж шин гэрээ шиг тодорхой байдгүй л дээ. Гэвч хуучин гэрээнд энэ үйл явдал болох тухай тодорхой зүйлс бий. Жишээ нь Исая үхсэн хүмүүс ам орж булшнаасаа гарч ирэх тухай хэлсэн байдаг. Даниэлч мөн үүний адил үхэгсэд гарч ирэн зөвхт ба хорон муу хүмүүс шүүгдэх өдрийн тухай өгүүлдэг. Тиймээс энэ итгэл үнэмшлэн бүх евдээчүүдийн дунд ч биш, заримынхан дунд тархсан байсан. Есүсийн үеийн фарисеучуд амьлалд итгэдэг байв. Харин садукеичуд итгэдэггүй байсан. Тиймээс садукеичуд ирж энэ талаар Есүсээс асуусан байдаг. Ингэхдээ тэд түүнийг дохуурхан залжин асуулт асуусан. Тэгэхэд нь Есүс Бурхны хэлсэн үгээс иш татан
Би бол Авраамийн бурхан, Исаакийн бурхан, Яаковын бурхан гэж хэлээд бурхан бол үхсдийн бус харин амьд хүмүүсийн бурхан гэж хариулсан байдаг. Тэгэхээр бурхан Авраамтай гэрээ байгуулахдаа ер нь хэн нэгэнтэй харилцаа тогтоож гэрээ байгуулахдаа ховчлон харилцдаг байсан. Тиймээс хэрв Авраам үхэхэд газарт бологдон хизээч амьлахгүй юм бол бурхан Авраамтай мөнхийн гэрээний харилцаатай болсон гэж хэлэх нь хүртэл утгагүй зүйл болох байсан шүү дээ. Тиймээс шинэ гэрээ эргэж буцахгүйгээр амьдлын онолыг тууштай баримталсан гэж хэлж болно. Мэдээж Есүсийн амьлал нь энэ үннийг батлах эцсийн тамгыг дарсан билээ. Бүх нийтийн амьлал нь хуучин гэрээндх сайн мэдээний салшгүй хэсэг байсан гэдгийг бүгдээрээ үзлээ. Харин одоо энэ нь мөн шинэ гэрээний сайн мэдээний нэгэн хэсэг байсан тухай харцгаая. Хуучин болон шинэ гэрээний сайн мэдээний тунхаглалын хамгийн гол ялгаа нь шинэ гэрээнд аврагч эцэст нь ирсэн явдал юм. Тэрээр эцэст нь Назарын Есүс болон түүхэнд илчлэгдсэн Бурхан энэ үеэс эхлэн хүү Есүсээр дамжуулан хаанчилсан. Шинэ гэрээнд Есүс бол эзэн, өөрөөр хэлбэл түүнийг хаанчилж буй хаан гэдгийг маш олон удаа онцолсон нь ийм учиртай. Бид энэ тухай Лук 2:11, Үлс 2:36, Ром 10:9, мөн 1-р Коринт 12:3 зэрэг ишлэлүүдээс харж болно. Аврал нь хуучин ба шинэ гэрээнд Бурханы амлалтад итгэх итгэлээр л ирдэг. Хуучин ба шинэ гэрээний итгэлийн гол ялгаа нь юу гэвэл энэ нь Бурханд итгэх итгэлийн тухай байдаггүй. Харин хамгийн гол нь ямар амлалтад итгэж байгаа гэдэгт байсан юм. Хуучин гэрээний итгэл нь хараахан билээгүй байгаа амлалтыг биелнэ гэж хүлээж байсан. Харин шинэ гэрээний итгэл нь загалмай руу буюу аль хэдийн биелсэн амлалт өөд харж итгэх явдал байдаг. Тиймээс энэ хоёр гэрээ хоёулаа Бурханы биелүүлэх, бидний гүйцэлдүүлж чадахгүй тэрхүү төлөвлөгөөнд итгэн Бурхан руу хандах итгэлийн тухай байдаг гэсэн үг юм. Есүсийн дотор хуучин гэрээний авралын бүхий л амлалт биелсэн. Еврэ 11:5 дугаар ишлэлээс бид түүний үхэл бол хуучин гэрээний дахлуудын жинхэнэ биелэл байсныг хардаг. Мөн Есүсийн сайн мэдээ нь хуучин гэрээний эцгүүдэд өгсөн амлалтын биелэл байсан гэдгийг Ром 15:8-13, Галат 3:16 дээр заасан байдаг. Эдгээр болон бусад олон арга замаар шинэ гэрээ нь хуучин гэрээний сайн мэдээг баталж өгдөг бөгөөд энэ нь Тэнгэрлэг хаан эцэст нь итгэлээр дамжуулан нэгүслээрээ ард түмэндээ авралыг авчрахаар ирсэн тухай сайн мэдээ юм. Бүх нийтийн амьлал эцсийн шүүлтийн үед болно гэж Есүс айлцсан. Тухайлбал Матай 22:23-аас 32, Лук 20:27-оос 38 дээр Есүс амьдлын тухай үгүйсгдэг Садукайчүүдийн үзэл бодлыг нь няцаасан байдаг. Лук 14:13-аас 14 дээр Есүс итгэгчдийг амьлалд шагнагдах болно гэсэн үндсэн дээр сайн үс хийхийг урамшуулсан байдаг. Мөн Иохан 11:24-өөс 26 дугаар ишлэлд тэрээр Лазарын дүү Мартатай ярихдаа энэ сургаалаа баталсан. Лук 20:37 дугаар ишлэлд Есүс юу гэж хэлснийг сонсцгоё. Тэрээр энд харин Мөсө шатаж буй бутны тухай хүрнэлдээ үхэгсэд амьлахыг харуулсан юм гэжээ. Энэ ишлэлд Есүс үхэгсдийн амьлал нь хуучин гэрээнд аль хэдийн ичлэгдсэн гэдгийг нотолсон байна. Энэ санааг шинэ гэрээний бусад бүхий л хэсгүүд баталсан байдаг. Гэвч олон чуулганууд үхэгсдийн амьлалыг орхигдуулсаар байдаг нь харамсалтай. Би махадгүй сүнсээрээ үрд мөнхөд байна гэж итгэдэг итгэгчид олон байх болжээ. Харин Еврэ 6:1-ээс 2 дугаар ишлэлд үхэгсдийн амьлалыг Христ итгэлийн үндсэн гол онол сургаалын нэг гэж тайлбарсан байдаг. Мөн Еврэ 11:35-д итгэгчдийн амьлалыг сайн үйлс хийх хөшүүрэг болгон ашигласан байдаг. Үнэн дээр итгэгчид хуучин гэрээний амьлалын амлалтуудад итгэдэг байсан тухай элчнэр байнга онцолдог байсан. Тухайлбал Петр, Иохан 2 энэ тухай онцлон ярьсан талаар Үлс 4:1-ээс 2-т өгүүлдэг. Мөн Паул энэ тухай онцлсныг бид Үлс 23:6-аас 8 болон 24:14-өөс 21 дугаар ишлүүдээс харж болно. Үлс 24:14-өөс 15 дугаар ишлэлд Паул өөрийн үйлчлэлийг хэрхэн өмгөөлснийг жишээ болгон харцгаая. Тэрээр энд харин үнэндээ энэ хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр замын дагуу би эцэг өгдийнхөө Бурханд үйлчлдэг нь үнэн. Хууль болон иш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ би хүлээн зөвшөөрнө.
Тэдний найдгийн адилаар зөвхт ба зөвхт бус хэн хэн нь амьлан гэдэгт би ч бурханд найддаг гэжээ. Энэ ишлэл Паул эцсийн шүүлтийн үеийн бүх нийтийн амьлын талаарх Христ итгэлийн найдвар нь Юудын итгэл найдвартай яв цав адилхан гэдгийг онцолжээ. Харин ялгаа нь гэвэл энэхүү амьлал гагцхүү Христээр дамжин бэлэгдэн гэдэгт Христ итгэгчид итгэж байсанд оршдог. Бид Бурхны авралын төлөвлөгөө нь үргэлж нэгэн хэвээр байсан гэдгийг ойлгох нь чухал. Тэр эртний Израильчуудад аврагдах нэг арга зам зааж өчгөөд бидэнд бас нэг өөр арга зам зааж өгнө гэсэн үг биш юм. Эсвэл тэрээр Юудэчүүдэд өгсөн авралын арга замаас өөр арга замыг харь хүмүүст өгсөн гэсэн үг бишээ. Хуучин болон шинэ гэрээний сургаал нь нэгдмэл байдаг. Тиймээс ч Христ итгэгчид хуучин гэрээг амьдралд нь зориулсан Бурхны үг хэмээн эрхэмлдэг. Бурхны хүмүүс үргэлж нэгүслэр итгэлээр дамжуулан Христийн дотор л аврагдсаар ирсэн. Бурхан өөрийн итгэмжит хүмүүст үзүүлсээр ирсэн аврал ба өршөөлийн урт удаан түүхийн нэг хэсэг нь Христ итгэгчид мөн. Библи бүхэлдээ буюу хоёр гэрээ хоёулаа бидэнд энэ гайхамшигт үннийг заадаг. Ингээд бүгдээрээ хуучин ба шинэ гэрээний сайн мэдээнд үхэхсдийн амьлал буй талаар өгүүлдэг болохыг үзлээ. Одоо харин итгэгчдийн амьлал болон Есүсийн амьлалын хоорондох уялдаа холбоог авч үзье. Шинэ гэрээ нь Есүсийн амьлал болон итгэгчдийн амьлалын хооронд дор хаяж хоёр чухал холбоо бий гэдгийг заадаг. Нэгдүгээрт бид Есүсийн амьлалтай нэгдсэн тул онцгой өрөөгцөн амьд амьлах болно. Энэ талаар Паул Ром 6-гийн 4-5 дугаар ишлэлд өгүүлсэн байдаг. Энд бид үхэл рүү баптизм хүртснээр түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэхстээс амьлуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм. Учир нь хэрэв бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж түүний амьлалтай ч адил байдалд бас холбогдох болно гэжээ. Итгэлээр дамжуулан баптизм нь биднийг Христийн үхэлтэй нэгтгэснээр бидний нүглийн өр төлөгдөг хэмээн Паул заасан байна. Энэ нь мөн биднийг түүний амьлалтай холбодог. Ингэснээр одоо буй амьдралд сүнс минь шинчлэгдэн ирээдүйд бие махбод маань амьлах билээ. Есүсийн амьлалтай нэгдсэн бидний нэгдлийн тухай 1-р Коринт 15-ын 21-с 22, Филиппой 3-ын 10-аас 12, мөн Колосей 2-ын 12 зэрэг ишлэлүүдэд заасан байдаг. Бид Есүсийн амьлалтай нэгдсэн учраас бидний амьлалч мөн батгайчсан. Бид Есүсийн амьлалтай нэгдсэн учраас бидний амьлалч мөн батгайчсан. Энэ тухай 1-р Коринт 15-ын 20-с 23 дугаар ишлэлд Паул юу гэж бичсэнийг сонсцгоё. Тэрээр энд гэвч Христ үхэхстээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдын анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэхстийн амьлал мөн нэг хүнээр иржээ. Харин тус бүр өөрийн дараалалтай байна. Христ бол анхны үр жимс, дараа нь түүнийг ирэхэд Христийнхэн амьлуулагдана гэжээ. Энэ ишлэлд Паул Есүсийн амьлалыг түүнд хамаатай бүхий л хүнийг хамруулсан ургацын анхны үр жимс гэж тодорхойлсон байна. Хуучин гэрээнд Бурхан Израильчуудыг ургацынхаа дээжийг өөрт нь өргөхийг шаардсан байдаг. Бид энэ талаарх жишээг Левит 23-ын 17 дээрээс харж болно. Ургацын дээж гэдэг бол бүх ургацын хамгийн анхны үр жимс ба бүх ургацын төлөөлөл юм. Израильчууд ургацынхаа дээжийг ийхүү эзэнд өргөдөг байсан нь тэд өөрсдөө ургацын үлдсэн эсхийг хүлээн авна гэдэг итгэлийнх нь баталгаа байлаа. Бурхан Есүсийн амьлалыг боломжтой болгосноор биднийг ч тийхүү амьлуулах хүслээ харуулсан. Тиймээс итгэгч хүний хувьд бид Христийн амьлалаар Бурхан биднийг тэрхүү өдөр тамгалсан гэдгийг мэдснээр ирээдүйн амьлалдаа итгэлтэй байж чадах юм. Биеийн амьлалын тухай үзэхдээ бидний биеийг үхэлд хүргэдэг хараалын тухай үзсэн. Мөн сайн мэдээ нь биеийн амьлалын тухай заадаг болохыг судалсан. Харин одоо бидний бие аврал золиотыг жухам хэрхэн амсах тухай харцгаая. Бид биеийн золиотыг 3 үе шатанд хуваан үзэх болно. Нэгдүгээрт итгэгчдийн газар дэлхий дээрх энэ амьдралдаа амсаж туулах зүйлсийн тухай. Хоёрдугаарт бидний бие үхсний дараа амьлах хүртэлх завсрын үеийн тухай. Гуравдугаарт Христ иргэн ирэх үед эхлэх амьлалын шинэ амьдралын тухай тус үзцгээе. Ингээд одоо бүгдээрээ одоогийн амьдралынхаа тухай эхлээд суралцгаая. Христ итгэгчид биеийн золилтыг эцсийн өдрийн амьлалтай холбон ярьдаг. Гэвч чухамдаа Библиэд бидний биеийн аврал нь
анх итгэсэн мөчид ариун сүнсийг хүлээн авснаар эхэлдэг гэж заадаг. Ариун сүнс бидний дотор орших тухай Ром 8:9-11-р ишлэлд дурдсан байдаг. Хэдийгээр энэ нь мэдээж бидний бие тэр даруй амьлна гэсэн үг биш ч гэсэн ирээдүйд бүрэн золигдно гэдгийг маань батлан хамгаалдаг юм. Энэ тухай Паул Эфес 1:13-аас 14-р ишлэлд заасан байдаг. Гэхдээ бидний бие насан туршдаа дотор минь оршин буй ариун сүнсний оршихуйн ач тусыг амсаж мэдрэх болно. Ялангуяа ариуслаар дамжуулан бид ийхүү амсдаг. Бидний биеийн ариусл сүнсний ариусалтай адил байдаг. Ариун сүнс биднийг бурхан зориулан тусгаарлаж ариусгадаг. Тэр биднийг амьдралын маань туршид ариусгаж биеэр үлдсэн нүглийг маань уучилдаг бөгөөд өөрсдийн биеэр эзнийг хүндэлдэг гэдгийг баталж байдаг. Ийхүү бид Паул 1-р Коринт 6-гийн 20-р ишлэлд заасанчлан биеэрээ бурхныг алдаршуулж Ром 12-ийн 1-р ишлэлд бичснээр бурханд өөрсдийн биеийг амьд ариун дахил болгон өргөдөг. Итгэгчдийн одоогийн амьдрал дах биеийн золилт ихэссний дараа энэхүү үйл явц нь биеийн үхлээр үргэлжилдэг. Үхэх үед бидний бие сүнснээсээ түр тусгаарлагддаг. Энэ үе шатыг ихэвчлэн завсрын үе гэж нэрлэдэг. Энэ нь газар дэлхий дээрх амьдрал болон амьлал дах амьдралын хоорондох үе гэсэн үг. Завсрын үе шатанд бидний сүнс Тэнгэрт Христтэй хамт орших болно. Библиэд энэ тухай Матай 17-гийн 3, 2-р Коринт 5-6-аас 8 зэрэг ишлэлүүдэд бичсэн байдаг. Гэвч бидний сүнс Тэнгэрт байх бол бие маань газарт байна. Бие махбод маань ялзарч муудаж буй нүглээс болж завхарсан хэвээр байгааг нотлно. Гэхдээ нүгэл биеийг маань ялзруулах хэдий ч нүгэл үйлдүүлэх нөлөөгүй болсон байна. Нэг талаар Ром 6-гийн 2-оос 11-р ишлэлд Паулын зааснаар үхэл биднийг нүглийн ноёрхлоос чөлөөлдөг гэсэн үг. Харин нөгөө талаар бие маань булшиндаа амьгүй хэвтэн сайн мууг аль нэгэн ч бодож сэтгэх, үйлдэх, мэдрэх чадваргүй байх болно. Хэдийгээр үхэх үед бидний бие болон сүнс түр зуур тусгаарлагдсан ч бидний бие бидний нэг хэсэг байхаа болно гэж Библиэд огт хэлээгүй. Тэднийг оршуулсан ч бай, чандралсан ч бай, алга болсон ч бай, бидний бие бидний нэг хэсэг хэвээр байна. Энэ талаарх олон жишээг бид Библиэс харж болно. Тухайлбал 1-р Самуэль 25:1 дээр Самуэлийг Рама дахь гэрт нь оршуулсан гэсэн байдаг. 1-р Хаад 2-ын 10-д Давидыг Давидын хот Иерусалимд оршууллаа гэдэг. 1-2-р Хаад мөн 2-р Шастер зэрэг номуудаар дүүрэн Юудын хаадыг өвөг Давидын хотод оршуулсан тухай өгүүлдэг. Тэдний бие тэднийх хэвээр бөгөөд биеийнхэн салшгүй хэсэг байсаар байх болно. Вестминстрийн катехизм буюу товч асуулт хариултын 37 дугаар асуулт хариултад үхлийн тухай тайлбарлсан байдаг. Асуулт нь итгэгчид үхэх үед Христээс ямар ашиг тусыг хүлээн авах вэ гэдэг. Хариулт нь итгэгчид үхэх үед сүнс нь төгс ариун болж тэр даруйд сүр жавхланд орох болно. Харин тэдний бие Христтэй нэгдсэн хэвээр байх ба амьлал хүртэл булшиндаа нойрсох болно гэжээ. Катехизм энэ хариултаараа итгэгчид үхэх үед хоёр янзын тавилантай тулгарх болно гэж хэлсэн байна. Нэг нь сүнсний хувьд, нөгөө нь бие хувьд юм. Бидний сүнс Тэнгэрийн улсын сүр жавхланд орно. Харин бие маань Христтэй нэгдсэн хэвээр байх ба булшиндаа чимээгүй нойрсон амьлалд шинэ амьдралтай болохоо хүлээх нь байна. Сүнс маань Тэнгэрт, харин бие маань булшинд байна. Тийм ээ, бид нэгэн зэрэг хоёр газар байх болно гэдэг нь үнэн гэж би боддог. Мэдээж тайлбар хэрэгтэй. Товч катехизм буюу асуулт хариултад үүнийг маш сайн тайлбарлаж өгсөн байдаг. Итгэгчид үхэх үед сүнс нь төгс ариун болж тэр даруйд сүр жавхланд орох болно. Харин тэдний бие Христтэй нэгдсэн хэвээр байх ба амьлал хүртэл булшиндаа нойрсох болно. Энэ хариултын эхний хэсэгт өгүүлж буй сүнс нь биеэс салах тухай ойлголт нь 2-р Коринт 5-р бүлгийн 1-ээс 10-р ишлэлийн гол сэдэв юм. Паул өөрийн зурдын биеийг газар дээрх майхан гэж нэрлээд сүнс нь биеэсээ салах нь жам ёсных биш тул үхлийг таалдгүй болохоо хэлсэн байдаг. Нэгэн зэрэг хоёр газарт байхын зовлонг бид Тэнгэрт байхдаа ч мэдрэх болно. Тэнгэрийн улс мэдээж бидний төсөөснөөс ч агуу гайхамшигтай байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэвч Тэнгэрт очисон хойно бидний бие амьлаагүй байх тул аврал бүрэн гүйцэд болоогүй байх болно гэдэг нь үнэн юм. Биеийн амьлалын тухай Ром 8-ийн 23 дугаар ишлэлд Паул юу гэж хэлснийг сонсоцгоё. Тэрээр энд
Зөвхөн бүтээлч биш. Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч өөрсдөө бас дотроо yoolж биднийг үрчилж авахыг буюу биеийг маань золин аврахыг тэсэж ядан хүлээдэг гэжээ. Энэ ишлэлд Паул бидэнд амьсан бие үгүй тул энэ амьдралдаа бид шаналн yoolдог гэжээ. Гэвч тэнгэрт байгаа сүнснүүд ч мөн шинэ биеэ хүлээсээр байгаа аж. Тэгэхээр зарим талаараа тэд ч бас биеийнхээ золилтыг хүлээн yoolж байгаа гэсэн утгатай байна. Зарим хүмүүс бидний хүлээж авах бие нь газар дэлхий дээр байхтал тохиромжтой өмсгөл, зайлшгүй шаардлагагүй хэрэглэл төдий юм гэдэг. Тиймээс бид биегүй байвал илүү дээр сэтгэл хангалуун байх болно гэж боддог. Энэ нь Библиэхээс арай илүү Платоник хийсвэр юм шиг санагддаг. Тэгвэл үхэл ба амьдлын хоорондох завсрын энэ үед байх нь чухам ямархуу байх бол? Бидэнд үүний талаар тодорхой зураглал бүхий тайлбар байхгүй. Гэхдээ Библийн өгсөн хариулт нь бидэнд баталгаа өгдөг бөгөөд маш их хамаатай байдаг. Бид эзэнтэй хамт байх болно. Бид одоогийн амьдрал болон бие махбодын үхлийн тухай үзлээ. Тиймээс бүгдээрээ шинэ амьдралд биеийн золилт хэрхэн бүрэн төгс болох тухай үзэхэд бэлэн болжээ. Бидний бие бүх нийтийн амьдлаар амьлан сэргээгдэх үед бид шинэ төгс амьдралыг хүлээн авах болно. Үхлээс амьдах тэр үед гим нүглийн үр дагавар эцэст нь биднээс үрд мөнхөд бүр мөсөн салах болно. Бид энэ тухай Ром 8:23, 1-р Коринт 15:12-оос 57, мөн Филиппой 3:11 зэрэг ишлүүдээс харж болно. Теологчид авралын энэ үе шатыг ихэвчлэн алдаршуулал гэж нэрлэдэг. Учир нь бид алдаршуулагдсан төгс хүн болох юм. 1-р Коринт 15 дугаар бүлэгт Паул бидний одоогийн биеийг алдаршуулагдсан биетэй харьцуулсан байдаг. 1-р Коринт 15-ын 42-оос 44-р ишлэлд түүний юу гэснийг сонсцгоё. Тэрээр энд үхэгсдийн амьдлал нь тийм байна. Энэ нь муудах байдал дотор таригдж, үл муудах байдал дотор амьлуулагдана. Энэ нь үл хүндлэл дотор таригдж, цог жавхлан дотор амьлуулагдана. Энэ нь мөхөс байдал дотор таригдж, хүч дотор амьлуулагдана. Энэ нь төрлөх биеэр таригдж, сүнслэг биеэр амьлуулагдана. Төрлөх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа гэжээ. Бидний одоогийн бие болон үхлээс амьлах бие хоёрын хоорондох үргэлжлэх ба үл үргэлжлэх чанарыг бид нарийн тодорхой мэдэхгүй. Есүсийн бие үхлээс амьлахдаа өөрчлөгдсөн шиг бидний бие ч мөн өөрчлөгдөх болно. Шинчлэгдэн төгс болох болно. Үхшгүй мөнх сүр жавхлантай хүчрхэг бас сүнслэг болох болно. Гэхдээ бас бүхэлдээ хүн хിവэр байна. Үхлээс амьсныхаа дараа л бид эцэст нь нэг юм Бурхны үргэлж төлөвлөсөөр ирсэн тэдгээр хүмүүс болох билээ. Бидний бие нүглийн улмаас үхдэг. Бие махбодын үхэл бол уналтдах хүн төрлөختний хормоо байдлын эсрэг Бурхны шүүлт юм. Харин сайн мэдээ бидэнд биеийн амьлал сэргэлтийг тунхагласан. Энэ нь Есүс бидний бие ба сүнсийг бүхлээр нь зольж аврахаар ирсэн гэдгийг хэлсэн. Энэ бол сүр жавхлант золилт юм. Энэ бол бидний баярлан хөөрч, тэмдэглэх шалтгаан мөн. Бие махбод маань үхлээс амьсны дараа бид үхлийг яснаа тунхаглаж чадна. Тэгээд эцэст нь бид шин тэнгэр, шин газарт Бурхны бидэнд хадгалан буй бүхий л ёроолыг өвлөн авахд бэлэн болно. Мөн бид Есүс Христийн ялалтыг өөрсдийн нүдээр харж чадах билээ. Энэ хүртэл бид авралын тухай хичээлээрээ элч нарын тунхагдах нүглийн уучлал болон биеийн амьдлын талаарх итгэлийн тунхаглалуудыг авч үзлээ. Тэгэхээр одоо бид сүүлийн сэдэв болох мөнх амийн тухай үзэхэд бэлэн боллоо. Элч нарын тунхагийн хамгийн сүүлийн итгэлийн тунхаглал нь мөнх амийн тухай байдаг. Энд би мөнхийн амьдралд итгэдэг гэжээ. Тунхагт энэ үрд мөнхийн амьдрал буюу ихэнхдээ мөнх ам гэж нэрлэдэг энэ ойлголтын тухай биеийн амьдлын дараа бичсэн байна. Бурхны итгэмжит хүмүүс эцэст нь төгс өрөөгдсөн, ялзрал завхралгүй хизээч төгсөшгүй амьдралтай болно гэдэг итгэлийг тунхагт баталгаажуулжээ. Мөнх амийн тухай ярих маш олон зүйл байдаг хэдий ч бид энэ хичээлээрээ 3 асуудалд голчлон анхаарах болно. Нэгдүгээрт бид үрд мөнх амьдралын хугацааны тухай ярих болно.
Энэ нь яг хизээ эхлэх вэ гэдэг тухай юм. Хоёрдугаарт бид мөнх амьдралын шин чанарын тухай авч үзнэ. Энэ нь бусад амьдралаас юугаараа өөр юм бэ? Гуравдугаарт бидний үрд мөнхөд амьдрах газар маань чухам хаана байх талаар тус тус ярилцсан. Ингээд мөнх амьдралын цаг хугацааны тухай эхлээд үзцгээе. Мөнх аим хизээ эхэлдэг вэ? Христ биднийг амьтаа бялхсан амьтаа байлгахын тулд ирсэн гэж хэлсэн байдаг. Христийн дотор байж Христийн дагалдагч байхыг тэр бидэнд санал болгосноороо тэрээр бидэнд хамгийн эрхэмдээд сайн сайхан амьдралын замыг зааж өгдөг. Тэгвэл энэ нь мөнх аим гэсэн үг үү? Эсвэл бид энэ зуурдын оршихуйн цаана орших амьдралд шилжих тэр мөчөд мөнх аим эхэлдэг юм болов уу? Тэгээд л мөнх амьдрал эхэлдэг гэж үү? Нэг ёсондоо тийм л дээ. Гэхдээ нөгөө талаараа биднийг булшнаас гарган Бурхантай үрд мөнхөд хамт байлгах Христийн амьлал бүхий шин амьдрал нь одоо бидний дотор үр болон таригдсан тэрхүү амьдрал билээ. Тиймээс төгсгөлгүй амьдралын эхлэл бол одоо юм. Энэ мөнх аймыг зөвхөн эцэс төгсгөлгүй хугацаагаар тодорхойлж болохгүй гэдгийг ойлгох нь чухал. Харин яг одоогийн Христ төвтэй, Бурхан төвтэй амьдралаар мөн хүн төрлөختөнд анхнаасаа төлөвлөсөн бүхнийг бүрэн дүүрнээр сэргээгдэх үе рүү тэмүүлж байгаагаар тодорхойлох хэрэгтэй. Тэгээд бид одоохондоо зовлонтой, хатуу ширүүн, эвдэрч сүйдсэн энэ дэлхийд байгаа хэдий ч энэ үйл явцад оролцож байгаа билээ. Итгэгчид мөнх аймыг аль хэдийнэ бодитоор хүлээж авсан гэж Библиэд олон удаа хэлсэн. Бид энэ тухай Иохан 10:28, 1-р Тимот 6:12, 1-р Иохан 5:11-ээс 13 зэрэг олон ишлэлээс харж болно. Иохан 5:24 дээрх Есүсийн хэлсэн үгийг жишээ болгон харцгаая. Энд үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөнх амьтаа болох бөгөөд яллагдахгүй. Харин үхлээс гитэлж амьд шилжсэн гэжээ. Есүс болон шинэ гэрээний бичээчид мөнх амь нь Христтэй нэгдсэн нэгдлийн үр дүнд аль хэдийн эхэлжсэн хэмээсэн байдаг. Мэдээж энэ бол үнэн. Бидний бие махбод үхэгч сүнс маань хизээч үхэхгүй. Бидэнд одоо байгаа сүнслэг амь нь бидний үрд мөнхөд үргэлжлэх амь нэг юм. Нөгөөтэйгүр Библиэд мөнх амийг эцсийн шүүлтийн үед өв болгон хүлээн авна хэмээн илүү олон удаа дурдсан байдаг. Матай 25:46, Марк 10:29-оос 30, Иохан 12:25, Ром 12:25, Юда 21-р бүлэг зэргээс бид үүний тухай харж болно. Иохан 6:40 дээр Иохан энэ тухай юу гэснийг жишээ болгон харцгаая. Тэрээр энд хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт би түүнийг амьлуулна гэж альдлаа. Энэ ишлэл Иохны хэлсэн шиг Библиэд мөнх амийг бүрэн дүүрнээр хүлээн авах явдлыг ихэвчлэн биеийн амьлалтай холбосон байдаг. Бидний бие амьлуулагдах үед бидний бие ба сүнс нь бүрэн дүүрэн золигдож шинчлэгдсэн хүмүүний хувьд мөнхөд амьдрах болно. Христтэй нэгдсэн нэгдлээр дамжуулан Христийн дотор хүлээн авдаг зүйлсээ бид аль хэдийн ба хараахан гэж ангилах нь тун тустай гэж би боддог. Ингэж үзвэл мөнх ам зэрэг Христийн ашиг тусууд Христийг хүлээн авч Христэд итгэлээ өгөх тэр үед маань аль хэдийн биднийх болсон гэсэн үг. Мөнх ам одоо биднийх болсон. Яг үүнтэй зэрэгцэн хараахан аваагүй зүйлс бас байгаа. Бид Христийг хүлээн авсныхаа дараа хөгшөрч, өвчин тусаж, Христ эргэж ирэхгүй бол бидний ихэнх нь үхлийг амсах нь мэдээж. Энэ утгаараа мөнх амийг бид хараахан хүлээн аваагүй байна. Тиймээс аль хэдийн ба хараахан гэж ангилвал бидэнд ойлгомжтой болно. Тийм ээ. Бидэнд одоо мөнх ам бий. Гэвч бас шин тэнгэр газарт мөнх ам биднийг хүлээж байгаа гэсэн үг юм. Бидний сүнсний мөнх ам энэ амьдралдаа дахин төрөх үед эхэлдэг гэж хэлэх нь зүйтэй. Гэхдээ эцсийн шүүлтийн үед бидний бие амьлуулагдах хүртэл бид бүрэн дүүрэн амьтай болж чадахгүй. Гагцхүү тэр үед л бид Бурхны өмнө
бүрэн дүүрэн амьтай байх болно. Харин түүнээс өмнө бол бид сүнснийхээ золилтоор дамжуулан мөнх амийн амталгааг л амсаж мэдэрдэг юм. Харин бие маань шин амьтай болж байж л бид Бурхныг хүсэж төлөвлөсний дагуу амьдарч чадна. Бид мөнх амийн цаг хугацааны тухай үзлээ. Одоо бүгдээрээ онцлог шин чанарын тухай авч үзье. Библиэд мөнх ам бол зөвхөн үрд мөнхөд үргэлжлэх оюун ухаан эсвэл оршихуйн тухайн асуудал биш юм а. Эцсийн эцэст Бурхны үрд мөнхийн шүүлт дор байгаа хүмүүс хүртэл ухамсартайгаар оршин байсаар байдаг шүү дээ. Харин мөнх амьдралын гол шин чанар бол Бурхны ерөөл дотор мөнхөд амьдрах явдал юм. Энэ утгаараа амьтай байна гэдэг нь Бурхны таалал болон ерөөлийг хүртэн гэсэн үг. Харин эсвэргээрээ үхлийг амсах нь түүний уур хилэн болон хараал дотор байна гэсэн үг юм. Мөнх ам ба мөнх үхэл хоёулаа үргэлжид оршино. Харин энэ хоёрын ялгаа нь ямар шин чанартай оршиж байгаад буй юм. Иохан 17-гийн 3 дугаар эшлэлд Есүс ийхүү залбирсан байдаг. Тэрээр цорын ганц үнэн бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнх ам мөн гэжээ. Энэ эшлэлд Есүс мөнх ам бол Бурхныг болон Есүсийг таньж мэдэх явдал юм гэж заажээ. Энд буй таньж мэдэх гэдэг нь хайрын харилцааг илэрхийлж байна. Есүс энд мөнх ам нь зөвхөн ухамсар ба оршихуйгаар тодорхойлогдохгүй, харин Бурхны хайрыг амсаж мэдрэх явдал юм гэжээ. Мөн Ром 7-гийн 9-оос 11-р эшлэлд Паул ам ба үхлийн талаар юу гэж хэлснийг харцгаая. Тэрээр энд нэгэн цагт би хуйлгүйгээр амьд байлаа. Гэтэл тушаал ирснээр нүгэл амилж би үхэв. Тэгээд би амийг амлсан тушаалд нь үхэлд хүргэдгийг мэдлээ. Учир нь тушаалаар шалтгаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан гэжээ. Үүнийг тайлбарлаж байхдаа Паул бие махбод болон оюун санааны хувьд амьд байсан. Тэрээр ухамсартай ухаалаг хүмүүний хувьд оршин байсан. Тэгсэн ч тэрээр эхэндээ амьд байсан, дараа нь үхсэн гэжээ. Өөрөөр хэлбэл түүнийг үхэлд хүргэсэн гэж хэлсэн байна. Ялгаа нь тэрээр Бурхны өмнө байсан. Хууль нь түүнийг яллахаас өмнө тэрээр амьд байсан. Гэвч хууль түүнийг Бурхны хуулийн хараал дор оруулж Паул үхсэн. Дараа нь тэр Христээр ирж хараал нь үгүй болсноор шин амьдралтай болсон гэжээ. Энэ талаар бид Иохан 5:24, 1-р Иохан 3:14 зэрэг ишлэлээс харж болно. Үүнийг ингэж бодож үзье л дээ. Эцсийн өдөр үхсэн бүх хүн бүх нийтийн амьлалаар амьлах болно. Бидний мөнх сүнс үхлээс амьсан бидэгээ дахин нэгдэнэ. Иохан 5:28-аас 29-р ишлэлийн дагуу сайныг үйлдэсэн нь амийн амьлалт, муу муухайг үйлдэсэн нь ялын амьлалт байх болно гэжээ. Тэдний аль аль нь амьсан биедээ үрд ухамсартай амьдрах болно. Харин Библиэд зөвхт хүмүүсийн тавиланг ам, ёр муу хүний тавиланг үхэл гэж нэрлэдэг. Тэдний ялгаа бол оршин байх, бодох сэтгэх, мэдрэх эсгэд биш юм. Тэдний ялгаа нь Бурхантай харилцах харилцаанд оршдог. Хэрэв бид Бурхны ерөөл дор байвал амьд байна гэсэн үг гэж Библи хэлсэн. Харин түүний хараал дор байгаа бол үхсэн гэсэн үг. Тиймээс мөнх ам гэдэг бол Бурхантай харилцах ерөөлтэй харилцаанд ухамсартайгаар үргэлжлэн орших явдал юм. Гэхдээ тэр ерөөлүүд нь юу юм бол? Ерөөлтэй амьдрал ямар байдгийм бол? Бид Бурхантай хамт үрд мөнх үргэлжлэх амьдралаа үүлэн дээр хөөх мэтээр төсөөлж болохгүй гэж би боддог. Харин бид гим нүгэл өчин зовлон үхэл хагцлаас ангид цоо шин амьсан биетэй болсон байх болно. Бид үхэшгүй мөнх болж хизээч үхэхгүй. Мөн бид шин газарт амьдрах болно. Гэхдээ нарийн зүйлсийг мэдэхгүй л дээ. Яг жухам ямар байх юм болоо? Бүгдийг нарийн мэдэхгүй ч бид ямар нэгэн үүрэг хариуцлагатай байна гэдгийг бол мэднэ. Бид Христтэй хамт хаанчлах болно. Энэ нь шин газар байх учраас бид Бурхны бүтээсэн сансар өгтөргүйтэй харилцах байх гэж би боддог. Тиймээс мэдээж бас бидэнд хийх тодорхой зүйлс байх ёстой гэж би төсөөлдөг. Угаасаа шинэ гэрээнд бидний хийх зүйлсийг төдийлөн онцолж авч үзээгүй байдаг. Үнэхээр сонирхолтой шигэ гайхалтай бас сэтгэл ханамжтай байна гэдэгт л би итгэж байна. Харин шинэ гэрээнд Бурхан бидэнтэй хамт байхыг л онцолдог юм. Бид түүний нүүр царайг харна. Түүнтэй нөхөрлөх нь бидний бүхий л баяр хөөр байх болно. 1957 оны үед амьдарч байсан алдарт теологч Луис Беркоп систем теологи хэмээх номынхон
6 дугаар бүлгийн 5 дугаар хэсэгт мөнх амийн эцсийн төлөв байдлыг дүрсэлсэн байдаг. Түүнийг юу гэж бичсэнийг сонсцгоё. Тэрээр энд энэ амьдралын утга учир нь Бурхантай холбоотой байхын аз жаргал юм. Тэд Есүс Христийн дотор Бурхантай нүүр нүрээрээ учирч, түүн дотор бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байж, түүн дотор баярлан хөөрч, бас түүнийг алдаршуулан хүндлэх болно. Танин мэдгүй болон нийгмийн харилцаа дээд түвшинд хүрнэ. Мөн хүн бүрийн баяр жаргал төгс дүүрэн байх болно. Зарим талаараа Библиэд мөнх амийн мөн чанарын тухай төдийлөн дурдаагүй байдаг нь хачирхалтай санагддаг байх л да. Гэхдээ мөнх ам бол Христийн дотор гимшиж авралт хүргэх итгэлтэй болсон хүмүүст сайн мэдээний өгдөг агуу шагнал юм. Харин Библиэд мөнх амийн тухай маш ерөнхий зүйлс заасан байдаг. Илчлэл 21-ийн 3-аас 4-р ишлэлд Бурхан өөрийн хүмүүстэй хамт оршиж ямар ч үхэл ба шандал үгүй болно гэж хэлсэн. Бид шин биетэй болж гим нүглийн сүудэр, завхрал, нөлөөнөөс бүрэн ангижрах болно. Гэвч чухамдаа яг ямар байх вэ? Даанч үнэндээ Библиэд энэ талаар тун цөөхөн дурдсан байдаг. Үүний оронд Бурхан бол сайн гэдэгт итгэж, түүний бидэнд бэлдсэн гайхамшгуудын талаар хит их таамаглал дэвшүүлэхгүй байхыг голчлон урамшуулдаг. Энэ тухай 2 дугаар Коринт 12-ийн 2-оос 4-р ишлэлд Паул юу гэж бичсэнийг харцгаая. Тэрээр энд би Христ доторх нэгэн хүнийг мэднэ. Тэр 3 дахь тэнгэрт аваачигдсан юм. Диваажинд аваачигдсныг нь болон хүний илэрхийлшгүй хэлж боломгүй үгсийг сонссныг нь мэднэ гэжээ. Тэр хүний юу амсаж мэдэрсэн талаар Паул юу гэж хэлснийг сайн анзаараарай. Сонссон зүйлс нь илэрхийлэхийн аргагүй буюу тэдгээрийг хүний хэлээр хангалттай илэрхийлэх боломжгүй байв. Түүнээс гадна тэр хүнд 3 дахь тэнгэрт яг юу байдгийг хэлэх зөвшөөрөл байхгүй байсан байна. Бурхан одоохондоо үүнийг нууцлж байгаа нь үнэхээр гайхамшигтай. Энэ нь зөвхөн амьдлаас өмнөх завсрын үеийн Тэнгэрийн улсын тухай өгүүлсэн байна шүү дээ. Тэнгэрийн улсын нууцыг илчиж болохгүй байхад эцсийн тэр үеийн тухай ямар их нууц байхыг төсөөлж байна уу? Христ иргэн ирсний дараах амьдрал ямар гайхамшигтай болохыг хэн төсөөлж чадах вэ? Библи бидэнд ямар ч уй гашуу, зовлон шаналл, үхэл хагцад байхгүй гэж хэлсэн. Тийм байх нь үнэхээр гайхамшигтай бас үнэн. Гэвч Библи бидэнд үүнээс илүү нарийн дэлгэрэнгүй зүйлсийг хэлж өгөөгүй билээ. Тэгэхээр бүгдээрээ үрд мөнхийн амьдралын хугацаа болон шин чанарын тухай авч үзлээ. Одоо сүүлийн сэдэв болох бид жухам хаана мөнхийн мөнхөд амьдрах талаар судалцгаая. Шин тэнгэр, шин газар бий болж бид үрд мөнхөд амьдрах тэр газрын тухай Библиэд олонтоо дурдсан байдаг. Бид энэ талаар Исая 65-ийн 17, 66-гийн 22, 2 дугаар Петр 3-ийн 13, мөн Илчлэл 21-ийн 1 зэрэг ишлэлүүдээс харж болно. Тэнгэр газрыг дахин бүтээх энэ үе бол Библийн түүх бүрэн гүйцэд биелэх үе юм. Энэ түүх нь Эхлэл 1-ийн 1-р ишлэлд Бурхан тэнгэр газрыг бүтээснээр эхэлсэн. Гэвч энэ нь хүн төрлөختний уналтаас болж завхран Бурхан оршин байхад тохиромжгүй газар болсон юм. Библийн үлдсэн хэсэг нь хүн төрлөختөн болон бүтээл хоёулаа хэрхэн золигдож байгаа тухай өгүүлдэг. Эцэст нь Есүс эргэж ирснээр тэнгэр ба газар дэлхий золигдсон шинчлэгдэх болно. Тиймээс Бурхан үхлээс амьсан өөрийн хүмүүсийн хамт газар дэлхий дээр орших болно. Энэ бол Матай 6-гийн 9-оос 10-д би эзний заасан гуйлт дахь Есүсийн хэлгэсэн санаа юм. Энд тэнгэр дэх бидний эцгээ, таны алдар ариунаар дуурсдагвэ, таны хаанчлал ирдэгвэ, таны таалал тэнгэр чигээ газарт бас бэлдвэ гэдэг. Хамгийн гол зорилго бол тэнгэр элч нар болон тэнгэр тайлсан ариун хүмүүсийн оршин байдаг Тэнгэрийн улсад ч бидний амьдарч буй газар дэлхий дээрч Бурхны хаанчлал бүрэн дүрэн байгуулагдах явдал байсан. Энэ бол Есүс яагаад хаанчлалаа газарт авчрахыг Бурханаас гуйж хүслэн тэнгэр чигээ газарт ч бас биелэх болтугай хэмээн залбирахыг бидэнд заасан гол шалтгаан юм. Хэдийгээр бичвэрт энэхүү шин бүтээлийн талаар тэр бүр ярьдгүйч золигдсон хүн төрлөختөн тэнгэрд биш харин шинчлэгдсэн газар дэлхий дээр амьдрна гэдэг нь тун тодорхой байдаг. Тухайлбал Исая 65-ийн 17-оос 19-р ишлэлдээс Бурхны хүмүүс шинчлэгдсэн ариун хот Иерусалимд амьдрах болно гэдгийг олж мэддэг. Илчлэл 21-ийн 1-ээс 5 дугаар ишлэлд Иохан юу гэж бичсэнийг сонсцгоё. Энд би шин тэнгэр, шин газрыг харлаа. Ариун хот, шин Иерусалимын Бурханаас гарч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Синтинээс гарах чанга дууг би сонсов. Харах тун Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж Бурхан нь болно.
Синтез залрагч харахтун би бүх юмсыг шинэ болгож байна гэжээ. Энэ ишлэлд Бурхан Тэнгэрт шинэ Иерусалимыг бэлтгэж байгаа гэсэн байна. Шинэ газар дэлхий бэлэн болох үед тэрээр шинэ Иерусалимыг газарт авчирч өөрийн хүмүүсийн дунд хамт оршин байх юм. Бурхан биднийг зүгээр л Тэнгэрт мөнхөд амьдруулах төлөвлөгөөтэй байсан бол шинэ газар дэлхийг бүтээх хэрэг байхгүй шүү дээ. Харин бид энэ ишлэлээс Бурхан бидний мөнхийн гэр орон болох энэ дэлхийг оролцуулаад бүхнийг шинээр бүтээх юм. Манай эртний 354-өөс 430 оны хооронд амьдарч байсан Хиппогийн алдарт бишоп, сүмийн анхны эцэг Августин Бурхны хот хэмээх алдарт бүтээлийнхэн 20 дугаар бот 16 дугаар бүлэгт шинэ газар дэлхийн тухай бичсэн байдаг. Тэрээр энд газар дэлхий өөрөө илүү дээр болж шинчлэгдээд мах бодороо илүү дээр болж өөрчлөгдсөн хүмүүс амьдрахад тохиромжтой болно. Бурхан бүх зүйлийг шинжлэх өдөр ойртож байна. Бид үүнийг Есүсийн бидэнд болон дагалдагч нартаа заасан гуйлт залбирлаас харж болдог. Энд тэрээр Тэнгэр дэх бидний эцгээ, таны алдар ариунаар дурсдаггүй. Таны хаанчлал эртгүй. Таны таалал тэнгэр шигэ. Газарт бас биелдэггүй гэжээ. Энэхүү Христтгэлийн амин чухал үндсэн гол ойлголт бол Тэнгэрлэг бодит үнэн нь дэлхийн бодит байдал болохыг хүлээж буй цаг үед бид амьдарч байгаа явдал юм. Энэ нь Тэнгэрт Бурхан алдаршихад мөн бүх зүйл зөв зохистой болж зөвхт байдал ба сүр жавхлан үнэн ба хайр хаанчлагад бий болдог зүйлс билээ. Христ итгэгчдийн хувьд бидний найдвар, бидний бат найдвар бол Тэнгэрийн улсын тэрхүү бодит байдал газар дэлхийн бодит байдал болох явдал юм. Мөн энэ бол бидний мөнхийн гэр болох шинэ бүтээлийн талаарх бичвэрийн амлалт ба найдвар мөн. Шинэ газар дэлхийн бидний эцсийн гэр орон болно гэдэг үннийг бид ойлгохгүй бол бодит байдлын талаарх үннийг ялгаж салгахаа болдог. Тэгээд газар дэлхий дээр биеэрээ оршин байх нь ерөөл биш, харин хэцүү зовлон гэж бодоход хүрдэг. Харин бид газар дэлхийн бидний мөнхийн гэр орон болно гэдгийг ойлгол одоогийн энэ дэлхийгээ ерөөл гэдгийг харж удахгүй ирэх дэлхийд Бурхны бидэнд зориулан бэлдсэн зүйлсийг үрчлэн амталж чадах юм. Элч нарын тунхагийн тухай энэхүү хичээлээрээ бид авралын тухай сэдвийг анхаарч судлалаа. Бид гим нүглийн уучлалын талаар ярилцахдаа гим нүглийн асуудал болон Тэнгэрлэг нэгүслийн бэлгийн тухай мөн хүний өөрийн үүрэг хариуцлагын тухай үзсэн. Мөн бид биеийн амьдлын тухай онол сургаалыг үхлийн хараад амийн сайн мэдээ Христийн золилт гэсэн хэсгүүдэд хуваан судалсан. Түүнчлэн бид мөнх амийн мөн чанарыг цаг хугацаа, шинж чанар, байршил гэсэн талаас авч үзлээ. Авралын тухай энэ хичээлээрээ бид элч нарын тунхаг нь чуулганы мянган жилийн туршид хадгалан ирсэн Христ итгэлийн нийтлэг итгэл үнэмшлийн амин чухал хэсгүүдэд төвлөрч байгааг олж харсан. Хэрэг бид янз бүрийн уламжлал ба урсгал чиглэлийн Христ итгэгчдтэй ярихдаа эдгээр онол сургаалуудыг мэдэж байвал элч нарын тунхагт итгэдэг хүн бүртээ бат суурьтай нэглийг бий болгож чадна. Мөн итгэдэггүйг нь засаж залруулж чадах юм. Үүнээс гадна авралын онол сургаалын эдгээр чухал зүйлсийг анхаарч үзснээр Бурхан энэ дэлхийд юу хийж байгааг том зургаар нь харж түүний хайр ба нэгүслийг магтан хүндлэх илүү олон шалтгаантай болох билээ. Maker of heaven and maker of earth, and in Jesus Christ his only begotten Son, our Lord. He was conceived by the Holy Spirit, born of the Virgin Mary, suffered under Pontius Pilate. He was crucified and dead and buried, and I believe what I believe. What makes me what I am. I did not make it, no, it is making me. It is the very truth of God, not the invention of any man.
ascended into heaven, where he sits at God's mighty right hand. I believe that he's returning to judge the quick and the dead and the sons of men. And